чи нэг комент уншихгүй байгаа ч юм шиг. Өөшөө би чамаас нэг юм асуулт асуу гэж бод. 2 удаа ингээд тас гэд хаалга хаагдчихээ. Ариунагийн депрессэнд орсон одоо шалтгаан нь бас би байсан ч юм билүү. Үгүй яах вэ? Тэгэл хүний амьдралын чи хаяа намайг шанаад 4 хүн байгаа юм чинь. За инглиш үү найзуудаа чи тэгж хэлээ зогцож чинь гэж бодож байна. Би хариултаа авч ижил тусах шүү. Тэгэхээр бидний илрүүлээгүй байсан Озегийн маань харин төв хийм бэжээ. Сайн байцгаана уу анхаа байна. Та яг одооноос эхлэн 10 секундтэй ямар ч хэрэггүй интро зарцуулах гэж байна. Учир нь би подкастныхаа урд ямар интро хийхээ мэдгүй ийм интро хийж байна. Ямар ч тач миний анхаасан подвенчертэй хамт байгаад баярлалаа. Энэ бол анхаасан ярих хэрэгцээгээ хангадаг подкаст. Анхаасан подвенчер. Герман школтой хүүхнүүд амар юм аа. 15 минут 1 секунд их залгадаг юм. Би яг ингээд ариунаас яг тусахгүй би ингээд яг хараад за одоо яг заяа залгана гэж эсвэл би бичлээ гэж хэлсэн чи бичгийн завдлагыг өдөөс залгаад амар юм байна. ийм болчоод байна. Яа хүмүүс тэгээ хүлээж мүлээгээ бараг уурмор хүрдэг болчиход байгаа ч яа. Амар. Миний амьдралын 30 секунд гэдэг. Харин тий. За яна одоогийн шоу бичих юм хоёул яах юм? За бичи. Би ч одоо баг ариунатай адилхан үедээ ярьж байгаа юм чи гэж. Ариунахыг хуулаа дахиад оруулчих уу? За би жоохон ханид үрсэн байгаа шүү. Тэгээд энэ 7 хоног ер нь бол гэртээ байгаа. Тэгээд хоолоо жоохон гошнох шиг байж магадгүй хаяа аяда хоолоо молоогоо засаад эсвэл нэг юм баргил болуулаа. Ойлгоорой. Зүгээрээ. За яна одоо би ер нь бол амар айдтай орж ирлээ. Намайг хүмүүс Улаанбаалын лодотой адилхан гэдгийг би одоо Улаанбаалын лодо шиг л явна гэж бодож байна. Зүгээр би тэгэж одоо яна одоо бүр юу руу орчвоо. Уйлж мөөлөх үдээ. Гэж байгаа түрүүн баха уйлж байгаад яаж орж ирлээ. Одоо тэгэхээр чи уйлаад энийгээд уйлаа инээдэг үстэй. Сэтгэлээ бэлдээд ороод ирсэн нь сайн байна. Нэгдүгээр ш та. Та бүтэн дээрээ хэлнэ үү? Яа. Регистрийн дугаараа хэлнэ үү? Ноц амг өгч юм яах та. Яа. Бүтэн дээр нь гиснээс ад заяа юм байлээ шүү дээ тий. Тийм шүү дээ. Хүмүүс ерөөсөө мэддэггүй шүү. Гиснээс нэрээ уян гэж овгон юм уу? Ягаад Instagram-ыг наач асуудалтай. Би одоо ингээ харамсаад байгаа нөгөө хүмүүс ингээд Instagram нэгт ингээд хүүхдүүд чинь нэг юм nice girl ментер гэж янз бүрээр нээдэг гэсэн та. Happy face ч юм уу юу гэдэг чинь тийм ингээ нэртэй. Тэгсэн чи уйхан баймар байсан юм уу? Тэр үедээ хүүхд тахта юу яасан аахгүй юу? Өөр нэртэй болмор санагдаа нэрэндээ дургу байдсан штэ. Тэгж байгаа тэгээ би хүүхдтэй бас уян гэдэг нэртэй болно гэж бодоод хүүхдтэй болох юм бол бүр ээлт унгар юм харсан байхгүй юу. Тэгээд тэгснэ уян гэж нээсэн заяа. Яа тэгээ би одоо ингээ харамсдаг заяа. Яах гэж уян гэж нээсэн болоо тийм болохоор Instagram интер нэгч бол тэгээ хүмүүс нам ингээ хайгаа олдгоо гэсэн нөгөө заяа гэж хайгаад заяа хэрээрээс гарч ирэхгүй. Тэгээ уян гэхэр хүн мэдгүй шүү дээ. Дараа нь бүр хайж жагаад бүр эндээс л оллоо чамайг ч заяагийн хайгаа олохгүйсэн болохоор гэж гэсэн хүмүүс орж ирдэ шүү дээ. Би жаач ихгүй яа. Надад марлмаа гэдэг хайг байгаа. Яа марлмаа болмор юм уу? Мэдгүй тийм л юм байлгүй. Угаасаа амар эргэтэй нэртэй болохоор нэрний жоохон асуудал байсан. За подкаст эхлүүлээ та тий. За тэгэхээр одоо ингээд юм амар хүчтэй дуу ороод энд интро орсон байгаа гэж бодоо. Тэгээд чиний дөрс шилжлээ. Өнөөдөр миний подвенчерт анхаасан подвенчерт маань ад заяа маань ямар амар юм оруулсан. Сэнэнгоо бариад нүцгэн суусан байна. Яган тайсан дээр. Энэ удаагийнхаа ерөөхдөө vibe-ын ч гэсэн яг нөгөө заяатай ярьсан заяа гэсэн хэлж байна. Ариунатай ярьсан дугаартаа зөвхөн ерөөхдөө контент бүтээгчдийн сэтгэл зүй буюу одоо ингээд бид нар би ингээд одоо хүлээлгийн өрөөнийхөө үзэгчийн хувьд ингээд backstage story-г ингээд хоёроос гаргаж ирэх зорилттой ингээд сууж байгаамаа. Яана. Манай уйлдгүй ариунаг уйлуулсан байсан шүү. Сонсноо чи. Харин чи амирсаа. Би тэгээ одоо яана гэж бүр орж ирсэн. Одоо өнөөдөр юу ярихаа бүр сайн бодохгүй болоо гэж. Тэгээ би тэр амар үзий ядуулах юм байна гэж бодоод тий за хоёулангийн зайл гэх юм байна гэд үзсэн чи хүмүүс амар хайртай лээ. Битгий. За загшгүй. Тий хүмүүс чи бид нарт хайртай байлээ. Ямар ч сан нэрнгээсээ зөвшөөрсөнд маш их баярлаа. Тэгээ штэ.
Нэг амар өрлөг аваад байдгүй шүү дугаасаа. Хот яриа та. Яг ингэж нэг юм контент protection сэтгэл зүй гэсэн ер нь сэдэв мэдээр ер нь бол бит хоёр нэг ч удаа бараг ярьж үзэг баха. Тэгэхээр хүмүүс надаас ингэж заяа. Заяатай дугаар яачваа гэ. Би ингэ шив шинэхэн өөрөө гоё видео хийгээл оруулж байгаа байхгүй. Тэгсэн чинь хамгийн ихний коммент заяатай дугаар яачаа гэлцээ. Яа харин тэгсэн байлээ. Чамаг бас нөгөө юу явчаад нүүж байгаа хоёрдугаарт бас Турк яваад за тэгээ нэг жоохон гоё тухтаалахаар нэри да гэж бодоод тэгээ өөрийгөө бэлдээд бас буцаад ер нь заяаг одоо ингэж юу болгож фокус болгож судална гэд буцаад бас баахан подкастуудаа эргэж сонслоо. За яана. Гэдгийгсэн чинь би ингээл хүмүүс надад тэгдэг байхгүй би өөртөө бүх видеог нь үзсэн шүү гэснээр бүр тэр сэдвийг асууж байгаа юмныхын талаар бүтэн видео хийсэн байхад гэтээ тэрийг яасан бэлээ гэдэг ингээд асуудаг байхгүй. Гэтээ бодлоо яриад чи бүгдийг нь үзээгүй байх гэдэг шиг. Буцаа үзээ явж чи хоёрын дүртэй видеонуудыг ерөөсөө үзэж байгаагүй юм байна би. Тийм үү. За. Тийм. Тэгээд хамгийн ихний асуултаа олсон тэндээс. Яана одоо би тэр ингээд дүртэй видео хийгээд нөгөө тархан байж ханлаа гэдэг нэг подкаст биш. Видео байна. Тэр прожект юу болсон бэ гэж ихний Улаанбаатарын асуултаа тавьмаар байна. Ямар. Үгүй тэр чинь тэгээд хот олсон шүү дээ. Үгүй тэр үедээ хараа хүмүүсээр ингэдэм билээ ингээд би бүдүүн байна гэж бодоод байдсан шүү дээ тий. Тэгээ бүдүүн байна гэж бодож тэр үедээ турхайсан байлээ. Тэгээ ингээ бодож авахгүй одоо ингээ юмнууд харангууд яах гэж ингэж тэнэгтдэг байсан юм болоо. Ийм барыг турхайсан гэж. Одоо тиймгт одоо ингээ харангууд тэгтээ ингээ тэр бүр айгүй аимшигтай жил болгонд тэгдэг заяа. Би өмнөх 5 жилийн зураг харж байгаа шүү дээ. Тэнгүүд бүр аим турхайсан байхгүй юу. Тэгвэл тэр үедээ би бүдүүн байна гэж бүр ингээ стресстэй бүр аим хэцүү яваад байгаа шүү дээ. Тэгээд харган байж ханлаа манлаа гэж сонсон юм хийгээд гэж өөрийгөө зааж маваагаа да. Тэгсэн чи тэр үед харин турхайсан байлээ. Тэгээд одоо ер нь тэхээ болиё гэж бодсон гэж. Гэж бодсон. Харин тийм шал хотлаа. За тэгвэл би танаг байгаа шүү. Харин тийм энэ хорвоо дэлхийд дээрээс энэ бүдүүн хүмүүс жоохон инэрлэгүүл юм л да. Би сая ингээд тэр билүү хизээсэн видеон дээр энэ доор илээ нэг хүн нөхөрт нь амжилт хүсье. Энэ ихчт нь машинтай болоорой гэж өрөөё. Нөхрийнхээ биш нөхөрт нь гээгүй энэ эрэгтэйд нь ихчт нь машинаас нөхрийнхөө чинь болоонаас зурж штэ та нар те яаж юм бэ? Харин тий. Гэхдээ ингээд бас хаяа зураг ингээ одоо ингээ зураг харахаар штэ те заяа ингээд амар сайн давхар ирүү мөрөд толцсон заяа. Ингээ өмнөх зураг мөр. Гэхдээ би одоо ингээ утсан дээрээ бүр нөгөө давхар ирүүтэй байсан зураг ингээ хийцэн заяа одоо. Саяхан бас торыг гэж одоо тэгж байж онгод ордон штэ. Тэгж ингээд өмнөх ингээ зургнууд харсаахгүй би нэг 2 жилийн өмнө фитнест явж эхлээд ингээд тэр үед ингээ зураг авах болж исэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь би тэр үед бас бүдүүн байсан байлээ заяа. За. Тэгээ одоо ингээ тургаа байхгүй юу. Тийм үү. Одоо ингээ жин өөрчлөгдөөгүй мөртлөө штэ тий. Ингээ миний давхар ирүү багассан байгаа байхгүй юу. Тэгээд би тэрийгээ өөртөө сануулахын тулд заяа утсан дээрээ тавьсан байгаа ч хаяа харж би турхаа шүү гэж бодчиход. Тэгэж явахгүй бол ингээд би тарган юм байна гэ бүр амар сэтгэлээр унаад амар мяа байж хата ч гэсэн яг бодит зураг авч явахгүй болохоор бид нэр ингээд сошиал медиадаа ингээд амар гой зураг хийчихдээ штэ харж ярьжсна. Тэгснэ хадгалахтаа ч гэсэн нэх гой зураг тэнгүүт буцаа зураг харснаа амар готраад идэм байлээ. Тэгснэ би заримдаа ингээд хэдэн жилийн өмнө хүүхээс сапирсан байсан зураг. Яг үндэ миний арьс энэ үед ч гэсэн сапирсан л байсан байна. Энэ үед би бас тарган л байсан байна. Үннээ л оруулаагүй байсан байна гэж боддсон байлээ. Тэгэхээр заримдаа үнэн зураг нөгөө нууц альбомд хадгалж байгаарэ. Үгүй ихтэй тэгээд өмнөхдөг ингээд харьцуулахаар ингээд хамаагүй сайжирсан байгаа байхгүй юу ингээд царай зүүсэн мөс тий ингээд ховцны стил гээд дээр үз одоо юу хачи өмсдөг байсан. Пүүз нэг сонирн байна пүүз чах шиг. Бүр амар дүндөгний үсний засал масалтай. Тэгснэ нүүр мүр амар боддог байсан ч шиг. Тэгээ ингээ харангууд ингээ энэ ингээд одоогийн заяаг ингээ харангууд 34-т арай гайгүй хүн болсон байгаа байхгүй юу. Тэнгүүтээ хаяа бас за чи бас болоогүй шүү гэх. Баяг тэгэж бодоостой. Ер нь тэгэхээр энэ бодол мөнгөчтэй юм шүү. Аяа. Зүгээр сонир бүү зүмсгөө бэлцсэн юм шүү. Тэгсэн болоо. Гэхдээ зүгээр нас явсных хаа. Ариуна битэрийн подкастн дээр сонссон бол тээ. Би яг чамаг ингээд ийм ер нь ийм контент болон энэ юмтайгаа амар эрүү сэтгэл зүйтэй харьцдаг юм яг чам шиг баймар байгаа юм шиг санагддаг заяа. Гэтэ би ингээд чиний талаар өөрөө нэг ийм төсөөлөл ботцсон байгаа штэ. Заяа нэг иймэрхүү л байдаг юм гэж бодсон тий. Тэнгүүт одоо жишээлх юм бол би чамаг нөгөө ягаад жишээлбэл инстаграмынхаа реплайг хаацсан байт юм бэ гэж ихнийх асуулт гэсэн байгаа байхгүй юу? Ихний асуулт нь хидэж байгаа юм тий.
Тэнгүүд надад тэр бол ингээд юмаа хийцэн тэгэл би бусад үед ингээ өөрийнхөө амьдралаар амьдарч байна гэсэн тий. Би нэг өөр хүмүүс цагаад зарцуулсан маргүй ч юм уу тий. Эсвэл нэг тийм эрүүл майнд харагдаад байхгүй. Тэр жишээлбэл тийм сэтгүүтэй эсвэл чи зүгээр санамсаргүйс эдэн гэсэн солиогүй байгаа юм. Чи санамсаргүй хэр хүн шүү гэж. Тоо би тэгж боддог доо. гэж хэлчихлээ даа. Тэгвэл тэрийг би албаар хасаа. Яагаад гэхээр ер нь бол битгойч нөгөө коронавигийн үеэр ингээд яг юмаа хийсэн штэ. Аха. Би яг түрүү нөгөө нэг чамтай ярихын хүн бодож байхгүй за юу ярьж хоцох вэ гэж хүн бодож байгаа штэ. Тэгж байхдаа ингээд за яг яасан бэлээ гэж бодсон чинь коронавигийн үе битгойч ер нь бол ингээд амар юм төлхөц өгсөн юм байна гэж бодсон. Айгүй их нэг цаг завтай. Тэгээ хоёр дугаасаа хаашаач гарч байх байсан болохоор яг юм 2 жилийг контент хийхдээ ингээд зарцуулсан байжгаад тэгээ яг 2 жилийн дараа ингээд бүх амьдрал нэг юм хуучин юмдээ ороод эхлэнгүүт ингээд айгүй олон юм зэрэгцэж байгаа шүү дээ. Ингээд сургуулаа төгсөх хэрэг гараал тэгээдсэн чинь ингээд байр маяр одоо юу гэдэг ингээд баахан юм зэрэгцэж мэрэгцээл тэгсэн чинь ер нь би бол амар стресссэн байхгүй. Би яг сургуулаа төгсөх үеэр ингээд ер нь бол амар стресссэн заяа. Би баг депрессэнд орох маягийн юм баг болсон заяа ингээд сүүлдээ компьютер руугаа хашгирч машгараад заяа. Нөгөө ингээд бакалаврын ажил явахгүй тэг би ингээд шүнжэнгөө сууж муугаад тэгэл ингээд гадаад тал дээр бичих чи ер нь бол амар хэцүү юм байлээ шүү дээ. Тэгэд нэг өгүүлбэрээ би баг ингээд баг 30 дахин бичиж байгаа юм чи ер нь бол тэгж мэдээд ер нь бол амар хэцүүсэн байхгүй юу. Тэгж жагаад би за ер нь ингээд харахгүй болвол өөрийгөө жоохон анзаарахгүй болвол би ер нь нэг жоохон болохгүй байх гэдэг байна. Тэг хүмүүс ингээд айгүй бичиж орж ирэл тэг. За ингээд нэг ийм болсоо миний амьдрал да гэд ингээд бүр юм урт түүх ингээд бичээд тэр хүртэл онгорхоож ялгац юм ба штэ тий. Тий онгорхол байлгаа тэгэл тэрэнд юу гэж бодож гинэ чи ингээ юугаа хэлээч гээл. Тэгээ тэр үед би бас нөгөө инстаграмын хариулт өгдөг гэсэн байхгүй юу. Аха. Тэгээд тэр мэрэнд ингээл хариулт сүүлдээ ингээд бүр амар ядарч эхэлсэн байхгүй юу. Ингээд биеэрээ биш ингээд зүгээр тархиар амар ядраад ингээд амар олон юм зэрэг ингээ хүн ингээ бодоод хахаар ер нь бол амар ядарт юм билээ. Тэгжсэн за би ер нь би яг тэгэж компьютер руугаа хашгирангуудаа би дараа нь маргааш нь бодсон байхгүй юу. Би бүр тэгээ хашгираа тэгээ уйлж байгаа шүү дээ. За ер нь би ингээд чадахгүй байна гэхэд амар юм болж малаад тэгжсэн тэгээ тэр үеэр бас амар тархалж маргалаад ер нь нэг жоохон амар сэтгэл зүйн маань нэг жоохон болохоо байж ирээд тэгээ би бодсаахгүй за ер нь чиний амьдралд яг юу хэрэгтэй вэ те яг чи хэрэгтэй юу эсвэл энэ олон ингээд чамраа бичиж байгаа хүмүүс хэрэгтэй юу гэд тэгээ би тэндээс айгүй их ингээд амар ойлгож байгаа за жоохон ингээд анзаарах хэрэгтэй байна алин дээр ингээд юун дээр өөртөө цаг зарцуулах анхаарах хэрэгтэй гэ тэгээд нэг юм арай жоохон багассан гэдэг юм уу одоо тэгж хүмүүст хариулах нь багасангуудаа тэгээд нэг өдөр шууд хац шиг үнэхээр юм бичих хэрэгтэй бол над руу орж ирээ бичнэз хэрэггүй бол ингээд нөгөө ресторан дээр зүрх мөрөг ингээд дардах ингээд орж ирдэг байсан шүү дээ өмнө. Аха. Ингээд тех болгоно ингээд надаа ингээд ер нь бол юм ярьж байгаа шүү дээ. За ингээд харин тийм ингээд ийм хүн дарлаа гээл. Тэгээ хүн ингээд зүрх дарсан багт би хариу өгөхгүй болохоор ингээд айгу навшиг санагдаад тэнгууд нь тийш ингээд хариу өгч ингээд бүр хідэн цаг ч ингээд хамаагүй өчтдөг байсан аахгүй юу. Тэгээ за болоо гэдэг. Одоо харин тэхий болцсон байлаа айгу амар ингээд. Одоо зүрх дарсан хүмүүсийн нэрийг бичиж авдаг шүү дээ. Да ёо ямар тэр ягаад энэ зүрх дарахгүй юм. Тэгээ арай. Чи нэг таалахгүй байна уу гэнэ. Яа. Тэгээ би ер нь бол байсан яшиг гэд. Тэрнээс хойш айгу амар болцсон ингээд над руу үнэхээр яг шаардлагатай үнэхээр юм асуу гэсэн хүмүүс орж ирж ингээд бичдэг. Тэрнээс хойш нөгөө нэг зөвхөн зүрх дарсан марсан дээр ингээд байнга надаа мэдээлэл ирэх байхаар айгу амар. Харин тийм. Тэгээ одоо ингээд подкаст сонсонгоо чамаа ингээл тий гоё тий хөнгөн бүх юмаа даваад байгаа юм шиг. Нэг сонсч ихэд сургуулаа төгссөн байсан. Нэг харсан чинь жимдээ явуулсан. Тэгсэл нэг харсан чинь ажилд орсон байсан тий. Харин тийм. Ажил нь ингээд сонсонгууд ингээд зүгээр ингээд эрүүл сэтгүүгээр бодонгод айгүй стресстэй тэгээд ийм хүмүүсийн тийм айгүй сентименталтай ийм эмзэг сэтгүүтэй ярьцгаар ажил яваадах шиг байхгүй ингээд ла гэх ингэж ажиллаад байсан нэг таацсан юу. Ингээд сонсонгуудаас энэ хүн чинь компьютер руу хашгирдаг байхгүй. Би хашгираа штэ боо юм болно ш. Тэгэл ажил дээр уйлж мэсэн түүх мөх бол зөндөө байгаа. Тэгээд хүмүүс яг нэг юм өнгөц одоод байдаг ингээд хүмүүс яг миний намайг бодохтой ингэж боддог юм шиг заяа. Амар ааж яргалтай ингээл бүх юмыг гэл яг чам шиг ингэ боддог заяа. Тэнгүүд ингээ яг тэг нэг хүмүүс ингээ комент манай заяа ингээ айгүй хөөрхөн хөнгөн гэж ярьдаг байхгүй нэг юм. Тэгсэн чинь наадад амар дип хүн сууж байгаа байхгүй. Би бас дип рүүл ингээ амар дипред ингээд бүр ер нь бол бас сонин бас болно шүү дээ. Тэгээд дааж тэрийг нөгөө хүн болгон 24 цаг байхгүй болохоор тэгэж бодд юм байлээ. Гэтэ нэг юм амар
нөгөө комент би бол эмзэглээд байдгүй маа. Юунд эмзэглэдэг вэ гэхээр намайг худлаа гүжирдэхэд би эмзэглэдэг. За яаж гүжирдүүлсэн? Сүүлд нөгөө би нэг подкаст хийсэн шүү дээ. Намайг ерөн хүн яг юу гэж молдгийг би мэдмээр байна гэд. За. Тэгсэн чи тэрний доор нэг хүн ингэж заасан. Хизээч хүн 500 г цус өгдөггүй энэ заа юу 250-ыг л өгсөн байгаа гэд тэгээд заахгүй юу. Тэгсэн чи би тэрэнд амар эмзэглэн заа юу. Хүүе би худлаа яриаггүй шүү дээ. Би 500 өгсөн шүү дээ гэсэн юу. Тийм нэг намайг хүн ингэ гүжирдэхэд би амар дургуун байна гэж бодсон. За тэнгүүтээ юу гэлээ бас явдалтай хүүхэн мөхөн гэсэн байхгүй юу. Тэнгүүтээ би ингээд хүүе би явдалгүй шүү дээ. Ядаж явчаад хэлүүлээ л та гэдэг. Харин тийм бүр ингээд үнэхээр амар явж мовцсон байсан бол окей тий. Тэгсэн бол за ингээд үний юм маань ярьж гэд. Тэгээ нэг юм үний юм ярьсан юм дээр бол би ингээд тодгүй байхгүй алцгар малцгар юу гэдэг чинь. Тэнийг мэнэ гэдэг ч юм уу. Тэр бол окей. Тэнгүүд нэг юм сонио худлаа юм дээр гүжирдээд хаа миний амар дургуурээд тийм аа. Тэгээд би яг тэр дор хэрүүл химээлээс тэгээд би заа шиг хайсан байдээ. За яг саяных шиг ингээд чамаа ингээд бид нар ингээд дураараа ботцсон тийм юу тэгээд тэгвэл өөр юу вэ? 500 литр засаа биш 500 литр гэдэг за энэ бодлоо шүү. 500 литр засаа өгсөн юм байна. Өөрөө би уг нь ийм хүн биш та ийм юм өгөөд идэм бах та гин сүлжээ мүлжээ асуудгүй юу жамруу сүлжээ ийм гэж бичдэг үү тий тэгэж нэг удаа асууж орж ирсэн яа үгүй ихтэй хүн яг ингэж бодд юм гэж бодсон ариун навс хоёр ч гэсэн энэ тухай ярьжсэн баха нөгөө подкастн дээр ингээд амар нээлттэй байхаар ер нь амар юм нээлттэй хүн юм байна ингээд бүх юмаа ер нь бол нэгэд ингээд ярьж яг би тэрэн дээр нэг амар асуудал өгдөг ингээд хүн надаа юм нэгэ ярьж байвал окей гэж боддог байхгүй тэнгүүд ингээд одоо сүүл надад нэг юм басан заяа. Энийг би болон подкастн дээр өөрсдийнхөө подкастн дээр ирэх гэж бодсон. Ариунаа sorry. Тэгсэн чинь тэрнэр би амар шокнд орсон. Би нэг газар ингээ явсаахгүй энэ жоох ингээ бүдгөрүүл ярина заа. Тэгээд нэг газар ингээ явсан чинь хоёр подкаст дагаж явуулах гэдэг. Наа чи явдалтай хүн байна. Тэгэхээр эмзэглэхээ боллоо. Тэгсэн чинь нэг хүнтэй ингээ уулзаад эмэгтэй хүнтэй л уулзсан л та. Тэгээд би анхнаасаа л тэр хүнтэй уулзах шанс өгөхгүй байсан байна гэж би дараа нь бодсон. Ингээд 3 цаг хүлээсэн байхгүй би тэр хүнийг. Тэгж жагаад ингээд миний айгуу сайхан би хизэж өрнийг юм хүмүүнийг уулна 3 цаг маг хүлээдэг байхгүй. Тэг би за окей 3 цаг хүлээч гэх тэгээ хүлээж байгаа уулзаад яг хөө тэгээд ер нь бол дайггүй л байсан л та. Тийм 3 цаг хоцорч ирсэн за. Тэгээд герман үнийг за. Тий. За тэр нь ч өнгөрсөн. Тэгээ байж байгаа. Тэгэл яг уулзч молзол ингээл юм яриалаагүй дайггуулсан л та. Тэгсэн чинь 0.5-ын шил ингээд арх хийдэж штэ. За. Арх ингээд би 0 орчод төрсөн чи тийм арх захиалсан байсан байхгүй. Тэгээ би хизээж амьдралдаа биш тий намайг хүмүүс айгүй харигчин гэж боддог баг заяа. Би хизээж амьдралдаа 0.5-ын шилтэй архийг ер нь захиалч нэгт үзээгүй заяа. Хоёрт ингээд хоёулахна 0.5 шилтэй арх ширэн дээр байлж үзээгүй. Тэгмээс болчих гэж мэдгүй байна. Харин тийм надад бүр ингээм амар шокнд орсон заяа. Юу хүн гахаад наа чи ингэнэ гэсэн юм уу? Зөөгч тал ярихаа гэх юм уу? Ойлгохгүй. Хүн чинь нэг юм шотоор уудаг та тий. Тийш дээр тий. Тэгсэн чинь ингээд 0.5 шилтэй арх ингээд бүтэн байсан аахгүй ширэн дээр. За. Нээлттэй үгс ягаад чи хагасаар гэж бодчих. Литрээр нуусаар байгаа. Том юм шилтэй бурхны өмнө байдаг арх гэж дээ. Бурхны өмнө 0.5 арх байдаг л та. Ингээд нэг баярын ширээ мэрэн дээр юм 0.5. Тэгээ би тиймэрхүү арх мэрхийг ер нь нэг юм 10 жилийн ангийн уулзалт болоод нэг юм 10 маруу хориул байхдаа нэг тэгж уудаа штэ. Тэгээ яг юм хойлохна 0.5 шилтэй арх. Би ер нь хизээ ширэн дээр байж би бүр амар шокнд орсон заяа. Тэг хүн би тэгээ боцсон хүмүүс намайг ингэж одоо ингэж уугаад тэгэж уугаад буугаад гэж ярьдэн штэ. Ингээ бид нар хаяа. Тэр намайг архичин гэж бодсон юм болов гэж би бодсон. Тэр айгүй амар шокнд орсон. Үгүй Монголд бол биш. Бүрүү цаа. Наа чи бүр next level юм байна. Тэгээ би хүүе волейбол гэсээр би 0.33 болгосон. Төгсгөлийн үе яг уус юм уу гаагүй. Гэхдээ би нөгөө нэг өөр ингээ танихгүй усад байсан болохоор жоохон баг махуугаад амар юм байрж явсан өөргөө би тэгэхээр арх ухаар угаасаа амар хутан нэг тасарчаад байдаг. Тэгээ хоёрт нэг юм арх ухаад чаддгүй маа. Тэгээ би боцаахгүй. Намайг яг хүмүүс ингэж яриад ахаар нэг тийм амар
нэг юм уул уучи тий ингээд шууд юм даа шилтэй арих хоёлцоо тийм хөө юм байна гэж бодсон юм байна гэж би бодсон. Гэхдээ нэг ийм юм байна наа чи харин яг тийм байна. Би бас ингээд амар их архины жоок гэдэг байхгүй зүгээр ингээд уучлаа та явъя л та тий хоногоор явъя зүгээр ингээд өдөрт минь таарсан хүмүүнтэй тэнгүүд ийм жокийг хүлээж авах одоо чадвар гэж бас байдаг юм байна штэ. Би одоо энийг зүгээр л хүн болгонд ингээд миний ярьж байгаа юмыг ойлгож байгаа. Энэ одоо ингээд тоглоом шоглоомор хэлж байгаа гэдгийг маань ойлгож байгаа тий. Эсвэл уусаан гэж ярихад те нэг согтлоо уугаагүй гэдгийг чи ингээд ойлгож байгаа гэж бодож идэл хүн болгоны левел биш үү тийм байл та тий. Эсвэл бас би бас ер нь жоохон аригчин гэж бас нэг юу лээ чи ууха болцсон юм ч гэлээ тий. Яг нэг тиймэрхүү. Харин би тэгээд нэг удаа нэг хүртэл нөгөө найзтайгаа хүртэл хэрэлцсэн. Яг уу би ингээд нэг хүмүүс ч нэг уух үедээ уудаг те ингээд төрс өдөр олоод үнэхээр ингээ амар гоё vibe нэлэх юм бол би уул уучдаг байхгүй. Тэгээд заримдаа маргааш нь шартаж мартаж штэ. Ер нь бол ингээ тасартлаа уусан түүх байгаа. Гэтэ тэр чинь нэг юм 7 хоног болгон тасартлаа уухгүй байгаа штэ. Хөр хижээлд нэг 2 удаа ч юм уу тасартлаа уудаг ч юм уу тий. Тэгээ нэг маргааш нь шартдаг ч юм уу. Би тэр нь л амар эмзгэлтэй гэж бодсон өөрийгөө. Тэгсэн чинь бид нар нэг мууш тоглож байсан чинь архичин гэлээглээ нэг тэгж өгөхгүй юу. Тэгсэн чи би бүр ингээл дүрс хэл уурсан заяа. Би ер нь амар уурсан заяа. Юугаа та намайг бараг архичин гэлээ хизээ би тэгтлээ архитлаа. Ингээ шууд ингээ амар уурсан заяа. Тэгээ хурдигдал манай найзууд ирсэн чи за намайг архичингаар ахиж додох мал ахиа хэрүүл олно гэж мэдээ. Тэгээ миний би тэгээд тэрэнд ер нь жоохон амар эмзгэлж эхэлсэн. Тэгээ би за ер нь бол уучаад уусан гэдгээ яриха болиё. Би ер нь амар тийм архичин гэсэн буруу мессеж өгсөн юм байна гэж бодсон шүү. Цаашдаа би зөвхөн номын сан орсон тохоо ярина гэдэг. Харин тийм цаашаа би ер нь номын сан орсон тий сав орсон ер нь бол дандаа тиймэрхүү юм арай юу. Тэнгүүт бас ингээд байнга тарган маран гэдэг жоок хийнгүүдээс гахаа махаа гэж дуудаж болно гэж бодд юм шиг байгаа юм дээ. Тэр чинь харин тий юу гэсэн ч үг гэдэг үгүй байхгүй тий. Тэрийг гэхдээ одоо тэгээд ямар хүмүүст заалтайч биш тий одоо тэгээд өөрөө л жоохон хамаа татчихоохоос гэж боддоо шүү дээ. Угаасаа бид нар нөгөө нэг заримдаа ингэж бодд юм байна гэж бодсон би. Юу тарин түүнийг хураана гэдэг шүү. Тийм үнэн. Одоо хэдүүлээ ингээд өөрсдөө ер нь архичин гэж яриха байли, бүдүүн гэж яриха байли. Бүдүүн гэж яриад байсан чинь Монголд очиод хүмүүстэй ингээд уулзсан чинь өвчи чинь ерөөсөө бүдүүн биш юм биш гэд амар олон. Би ер нь бол нэг амар бол бүдүүн биш заяа. Тэг үнэхээр амар бүдүүн ч юм үнэхээр амар архичин гэж бодож байгаа бол бид нар ярихгүй штэ тий зүгээр ер нь амар зэрмэн зүгээр тэр ингээд ярианы сэдв ингээд хөөрхөн small talk болгож байгааг ингээд хүмүүсээс яг тэгж зүрх сэтгэлтэй хөдлөж аваад тэгж одоо тэгнээс амар хүчтэй л юм хэлээ. Тэгээ бидний буруу. Тийм болохоор одооноос гойлог сайхан битээ ирж аа. Тий өнөөдөр бид нар уян фиттэй ярилцлаа. Хүч би бодохгүй тэгээс солино харж байгаарай. Тэгсэн чинь 10 жилийн дараа гэсэн чинь шал өөр болцсон. Фит биш фет болцсон. Чи тэгж ярьж болохгүй гэж юу 2 секунд sorry марцчихаа. Өөш би чамаас нэг юм асуулт авсуу гэж бодсон. Хөөе тэгэж. Нөгөө нэг шигүүтэй би бас ярмаар байсан. Ингээ би ер нь юм хосуудаараа юм хийж байгаа хүмүүсийг ингэж боддог байхгүй юу? Жохон юм тахаа гэж боддог байхгүй юу? Ингээд амар юм дүр хэсэгтэй ч юм уу эсвэл ингээд яг нөгөө контентн дээр ингээд амар гоё байчаал тэнгүүтээ ингээд цаагаараа одоо хоёр жишээлх юм л яг хоёрыг тэгж бодоагүй л дээ зүгээр ингээд нөгөө гадаад мадаад ингээд хосуудыг хараад ахаар ингээд яг тэрэн дээрээ контентн дээр амар гоё тэрвэрлдэж мөрөлдөөл ингээд хайртай мартай гингүүтээ яг үнэ амьдрал дээр ингээд хэрэлдэж уралддаг ч юм уу те эсвэл ингээд чи юмаа янзлаад нөхөрч юу гэдэг хүүхдүүдэд хараал тэгэл уурлаад чи ерөөсө зав гаргасангүй маргасангүй гэл да гэл ер нь нэг юм амар хэцүү байдаг байх гэж боддог байхгүй юу. Тэг ингээд 24 цаг байж ахаад юм ингээд давхар хийгээд гэхэрч ер нь бол ингээд амар хэцүү шттэ гэж бодож байгаа заа. Тэгээд хоёр яг үнэхээр подкастн дээрээ байдаг шигэ тийм гоё байдгүй. Блогн дээрээ байдаг шигэ үнэхээр тийм гоё байдгүй эсвэл ямар байдаг вэ? Яг ямар байдаг ингээд нөхөртөөгөө цуг юм хийх. Үгүй яах вэ тэгэл хүний амьдралын чи хаяа намайг шанаадна. Хаяа нэг хэд үстэн яах вэ те. Ирхэн уур бэр хаан гаргалтай л. Йоо харин тийм ээ би яг харин одоо ингээл нэг хосын жирээсэн бүх хосуу цадлаа гэдэг шиг те. Яг ер нь бол амар тийм яг юм боддороо байхыг хүсдэг. Яг амьдрал дээр тэгж яг ингээд бүрээ үнэ хэлэхэд бол битээр бүр илүү нэлон байдаг байхгүй юу? Одоо ингээд. Тийм үү. Гэтэ ингээд хажууд надад зүгээр ингээд бодит амьдрал дээр ч дээр ер нь
контент дээр ч тэр ингээд ийм хүмүүс амар нялуурах ч юм ингээд эрхэлж байгааг харах би бол амар крин санагддаг байхгүй юу. Тэгээд надад амар тухгүй байдаг ингээд хүн хажууд ингээд бүр ингээд амар нэлэрч мэлэр тэгэл ингээд яхаа байж болно л таа үгүй. Гэтэ ингээд тэр нь ингээд намайг туггуутуулаад идэг болохоор ерөөдөө аль хэлэх тэрийгээ ингээд гарахгүй байх хичээдэг. Гэтэ би тэр 10 жил мэл тахт ингээд амар жоох хөвгтүүд чинь нэг сөрхөө үргэлдэг байлаа шүү дээ. Тэр үед ганц би ялаа. Тэгэл амар шоолж моолж амар их найзуудтайгаа ярьж мэрдэг гэсэн болохоор одоо бас тэр ярианда банддаг ч юм уу заяа. Найзууд үзүүлийн ямар тэнэг хөөрөө өөрөө ингэдэг юм биш таа. Тэг юм яаж бодохгүй гэж боддог болохоор тэр юм яг тиймэрхүү хэсэг мэсэг ингээд заримдаа орж марцсан байж тээ. Тэгэх юм бол шууд ингээ хасаа ичдэг. Зүгээр надад амар крин өөрт амар крин санагдаад. Тэрнээс ер нь бол бусдаараа ер нь бол айгу real. Гэхдээ мэдээж подкастт хоёр ингээ суугатаа ч гэсэн яг амьдрал дээр ингээ нөгөө нэг ярьдгаасаа жоох ингээ нэг юм хажууд бас хүн сонсож байгаа шүү гэдэг нэг майндтайгаар нэг ярьж байгаа шүү дээ. Заяа на хоёр ярихтаа ч гэсэн одоо ингээ нэг юм тиймэрхүү нэг жоохон өнгө тооны юм байна уу гэхээс биш бусдаараа ер нь л гайгүй тийм. Тэгээд мэдээж би өөрөө контент нь хийж байгаа болохоор манай нөхөр ч хэлэх юм бол жоохон би ингээл дооных нь мөнгө солигдохоор байнга шаалдаг байхгүй. Тийм баха. Жоохон сандрал байдаг. Гэтэ одоо ер нь ингээ байнга хэсэрээ тэр мөрөн ч гэсэн амар гайгүй болсон. Гэтэ тэглээгээд бит хоёр бас бусад хосуучиг угаасаа салахгүй бит хоёр ингээ өөр тань гэдгийг мэдж байгаа болохоор ингээ хийж байгаа гэсэн үг бол биш байхгүй тий. Угаасаа нэг юм харилцаа гэдэг чинь амар эмзэг штэ. Магадгүй би өнөөдөр гараал нэг өөр хүн амтантай явуулахад маргааш нь салах магадлал тий. Зүгээр юу амар юм сонсож байна. Ай залаа. Сая хүүхдээс харж байгаа. Тэр зүгээр яг тийм байдаг болохоор би ямар ч гэсэн тэгтиж хосуудаараа хүн болгоны ард юм байгаа гэж боддог. Гэтэ аль болох эрүүл ахыг л хичээж штэ. Нийлээл нэг лайв хийлээ зодлоо гэд гарчихгүй гэж боддог штэ. Чи ясаа хостоо орчод ингэж асуугаад байна уу юу? Хосын блог явах гэдэг нэг үү? Хосын өөрөө хүмүүс харин нөгөө тиймэрхүү юм хараад амар эмзгэлдэг байх гэж би бодсаахгүй ингээд одоо ганц би болчингууд ингээ хаяа маяа ингээл нөгөө инстаграмаар ингээл юмнууд гарч ирж штэ хостойгоо ингээл амар гоё мой байж байгаа. Тэгэл ингээл влог хийдэг мэддэг дадаа гэл тэнгууд ингээд тэр чи яг зөвхөн л нэг юм инстаграм дээр гаруулж байгаа амьдралыг харуулгууд ингээд хаяада юм бодол модол орж ирдэг заа. Тэгэхээр яг юм зөвхөн надад ч бис өөр хүмүүст ингээд юм бодол орж ирж байгаа байх гэж би боддог хгүй. Тэгээд юм тэрийг үзээд нэм өөртөө одоо юу гэдэг би ямар арчааг байна эсвэл найз залууга нэг өөрөөр хардаг ч юм уу тий. Миний ямар арчаагүй юм гэдэг ч юм уу юу гэдэг мэдгүй. Тиймэрхүү юм байж магадгүй байх гэж боддог хгүй. Хаяа хүмүүс ч бас атаархтал Instagram хийштэй. Тэгэхээр жоохон үгүй шүү. Амьдрал дээр өөр идэг шүү. Үнэ. Гэтэ ингээд яг нэг одоо хүн болгоны ингээд нэг сэдв байгаа шүү. Одоо жишээлбэл надад би ингээд өөрийнхөө юмар гаргаагүй надад нэг тийм одоо нэг тийм төмөн дэлгээд ахааргүй нэг асуудал байлаа гэж бодоход би яг тэр юм хардсан байлээ. Одоо жишээлх юм бол ингээд хосоо хайж байгаа хүмүүс харах юм бол яах худлаа энэ хоёр цаана зодтолтож байгаа. Одоо ч худлаагаа гэж бодож магадгүй. Тэнгүүд би ерөөсөө ингээд нөгөө надад нэг тийм асуудал байхгүй болохоор тийм хардггүй. Шал өөр төрлийн асуудал байхгүй хүмүүсийг харж ингэж явдаг. Тэнгүүт заримдаа ингээл хүмүүс бичэнтэй хүүхдийн зургийг хингүү тэгэл хүүхдтэй олж чадахгүй хүмүүс зөндөл агаашт магаашт гэлтэй. Гэтэ ингээд тэгээ бодохоор тий одоо ингээл яах юм машины зураг хийвэл машинтай олж чадахгүй хүмүүс зөндөө байгаа юм тий. Утасны зургийг бол утастай олж чадахгүй хүмүүсийг биемзэглүүлэхгүй гэх юм уу гэд сүулдэ за тэгэл өөрийнхөө мэдрэмжэн дээрээ л суйрлал явъя. Тэрнээс ш одоо энэ хорвоогийн бүх моралыг яа тий хоёрыг харуулсан секси чадахгүй хүмүүс зөндөө л байгаа шүү дээ. Хоёр тэгээ бас зайхал амьдарч байгаа шүү. Гээ бодох юм дгээр одоо зүгээр л өөрийнхөө мэдрэмжийн туулгуурлаа гэж бодчих. Хүүе би ямар хэрч баа зааж ийнд би амар урт асуулт бичсэн байгаа шүү чи намайг миний улаан балыг юу болгоо ирүүлээ ачиг. Тийм үү за одоо заагүй хариулаа явъя. Тэгтээ тэр хосон жорд орсон хүмүүс яга бүгдээрээ салсан юм бол тэр талаар дахиад угаар их баа. Би надад чинь цаг ярьж чадсан шүү дээ. Нэгээр наавж байгаа да. Тэр бол тэгсэн яа. Йоо үгүй. Чи тэрийг ариунаад хийе. Ариунаа тиймэрхүү сайн мэддэг байх. Цаг би ч жоохон Монголын жоохон муу мэддэг. Тэгвэл хойд дэлхий юм ярих аа. Яг нэг комент уншаад гиснээс пост уншингууд ингээд ариуна бичсэн байна гэж хараал те. Тэнгүүд хүлээлгөөрөө бичингүүд ариуна унших юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Ягаад гэх юм бол түрүүний яг хэлсэн шиг ингээд нэг юм юмаа хийчихэл тэгэл бусад үед нь юу аахгүй. Тэнгүүд ингээд өөрийнхөө одоо жишээлбэл ингээд постын комментиг ингэж хүлээж хит сонсчоор тэрэнд нь тааруулах гээд байдэн штэ бас ингээд намайг нэг ганцхан хүн хэлсэн байхад л тэгж хэлсэн байсан. За тэр талаар нь одоо ярихгүй ч гэдэг юм. Нэг тиймэрхүү юм нэг ораагүйгээр ингээд явж байгаа юм шиг санагдаад байгаа болохоор нэг коммент уншихгүй байгаа ч юм шиг заяа. Тиймэрхүү сэтгэл төрдөг байхгүй юу? Чи яг тэр юм контенттэйгээ аль хүртэл юу бүх коммент уншд юм уу эсвэл хамгийн олон лайктыг нь уншд юм уу? Үгүй өмнө хараа би яг тэгдэгээс ахгүй. Тэгээ би одоо ингээд
одоо ингээ би амар багассан заяа. Ингээ хаяада үнэхээр ингээ өглөө яг нэг тийм өглөө ингээ орж коммент уншчаал ингээд тэгээ яг болцдог ч юм уу тэнцээ тэгж байжснаа 3 дахад орж уншдаг ч юм уу ингээд нэг юм ахин нэмэгдсэн байвал нэг тиймэрхүү заяа. Өмнө ингээд байнга ингээд яана юу гэсэн бол балададаа гэл тэгж уншдаг байжгаад тэг би хаяада ингээ одоо ийм нэг юм пассив болцсон болохоор заримдаа ингээ боддог байхгүй Ариунагийн депрессэнд орсон одоо шалтгаан нь бас би байсан ч юм билүү тийм ингээд би шууд өөрийгөө ингээд татаад авсан байгаа хгүй ингээд за би юу яхасаа одоо ингээд сэтгэл зүйн дарамтанд орохоос өмнө болиг гэх ингээд эрт ингээд татаад авсан тэнгууд ингээд Ариуна ингээд хүрхий бүх юмаа ингээд хийцэн за ингээд хүрх амтан комментаж ингээд уншаал комментондоо хариулаад тэгээ инстаграм руугаа ч ороод ингээд комментод хариулаад тэгээ ингээд би бүр ингээд бүр амар багсан заа тэгээ цаадах чи за манайнаа сургуулаа төгсөх юм чинь гэдэг юм уу тэгээ ингээд тэр үеэр ч битгаар хийгээ болсон байсан баха. Яг бакалаврын ажлыг бичиж эхлэе тэгээд яг болж таарад. Ариунагийн гэп авдаг уу? Тэгээд тэрний өмнө бол ингээд би бол нэлээд стресстэйс аахгүй. Тэгж яхад ингээд Ариуна хөрх ингээд хамаг юм ингээд хийж мэгэл одоо ч гэсэн яг нэг тиймэрхүү байдал таа. Тэгээ би хай бодохгүй тэрний ингээд шалтгаан нь би байсан болоо тэг ингээд хэрвээ би тэр үе тэгээгүй арай ингээд нэг юм адилхан за найзаа би ингэж би тэгч юм их гэсэн болвол депрессэнд орохгүйж байх байсан болов гэж хаяа тэгж буруу гэж боддیں۔ Тийм болохоор мэдгүй одоо тийм нэг юм сонир мэдрэмжтэй бас байдаг. Одоо ч гэсэн бас байдаг. Тэгээд чи яг тэгээд яг тэр үедээ Ариунад хэлжсэн үү? Сайн мэдгүй байна. Би дараа нь хэлсэн баха. Тэр үедээ мэдгүй би тэгээ амар гимшээд тэгэл бит хоёр угаасаа нэг хэсэг ингээд юу байсан мэт шүү дээ. Нэг юм харилцаагүй болцсон ч юм уу тэг ингээд цаадганчсан цаг хэрэгтэй байсан. Би ч нөгөө нэг хамаг юм янзалгаад амьдралаа нэг жоохон зэгцэлгээ дадаа гэд тийм байсан болохоор тэрний дараа нь бит хоёр уулзаж ярихдаа ярьсан баха нэг вино уугаад лайв хийгээгүй юу. Сохтоо. Тэгтээ бит хоёр юм ярьсан шиг санагдчихэв. Тэгээ тийм мэдрэмжтэй байдаг гэдгийг. Тийм болохоор би одоо ч гэсэн ингээд яг нэг юм хаяа орж уншчаалаа тэгсэн байна. Ингээд өнгөрчдөг ч юм уу тийм. Тэрнээс ингээд бүр ингээд нэг бүрчлэн бүр орж коммент уншдаг гэдэг юм уу? Одоо жишээлбэл харах өрөөний одоо баахан захианууд л ирдэг бах тий. Тэнгүү тэр мөрөн дээр бас хоёлаа санал хэлдэг эсвэл хоёлаа шууд одоо энийг ярих уу гэдэг юм тиймэрхүү юм дээр бас яаж зөвшөлдөх үү? Тэрэн дээр бол хоёлаа ярьд юм аа. Одоо энэ яаж энэ хүү тэхүү гэдэг тиймэрхүү юм бол ярина. Яг ингээд нөгөө коммент бичих ч юм уу тий эсвэл хүмүүнд хариулахыг бол одоогоор л яг хөрхий Ариуна хийж байгаа. Тийм үнэнгээл ярья. Тийм цаадах ч хамаг юм ер нь бол нугалж байгаа тийм болохоор. Би тэгээ заримдаа ингээд амар адтай ч юм шиг ингээл яг ийм хүнтэй хамт подкаст хийж байгаа да. Ер нь бол иймэрхүү юм болтгоо шүү дээ. Эзэний Ариуна өнгөл уурлал зайл хуц гэд хайцсан бол хайцсан маа шүү дээ. Тэгэхгүй тэгэл хөрхийгээл би ч гэсэн ингээл за гэдэг айгүй амар дураараа ингээл байж мэддэг ч юм уу тийм болохоор. Би ингээ буцаад дугаараа сонсон чинь нөгөө нэг 100 дахь дугаар биш юу? 2 жилийн аудлаар тийм аль дугаар лээ? Мэдгүй жил мэднэ. Наад чи Ариунаас сундаа гэж. Ариуна хүн мэдчихэж байгаа Ариуна бичтэй. Юу хагаад тэр дугаар дээр тоор ингээл буцаал эргээд нэг 2 дугаар сизний дараач хамгийн эцэм сүүлийн дугаар ч үлээ. Тэрэн дээр бицэн ярьсаас ахгүй битээр ингээ анханасаа гэрээ байгуулсан гэд тий. Гэрээ байгуулад энэ чинь ингээ амар ажил хэргийн хүрээнд авч үзээд хийсэн гэд. Тэр одоо гэрээ дээр юу байх вэ? Мэдчих болох уу? Тэр ноцаа. Тэр гэрэн дээр ер нь бол нэг ер нь жоохон барагцаагаар ярих юм болно шүү дээ. Зүгээр за тэр нь тэрийгээ хийн, энэ нь тэрийгээ хийн гэх тэр чинь бүр хамгийн анх яаж захта хийсэн юм бол байтэн тэгээд одоо edit medit энэ төр Ариуна хийн мэн гэд анхнаас ингээд зохицуулсан. Тийм болохоор ингээд би нэг амар би edit хийн гэж гүйж орох шаардлага байхгүй. Угаасаа би агуулж чадчихгүй яг тийм мэдрэмжтэй мэний үзүр шиг тиймэрхүү edit хийж агуулж чадахгүй тийм болохоор зүгээр чаддаг юмаа хийгээд орхисон дээр. Тэн дээр болохоор анх яхта би комментэнд хариулна гэдэг ч юм уу. Тэгээ нэг хэсэгтээ бол тэрийг байнга хийж байгаа. Яг нэг тэр юуныхаа уяас жоохон багасаж эхэлсэн. Гэтэ одоо хариултгүй гэсэн үг байна тий. Үгүй гэрээний хацаа байгаа. Гэтэ гэрээгээ шинжилнэ. Тийм тэгэхгүй ер нь бол амар хэцүү шттэ тий. Ингээд хоёр хүн байжж нэг нь ингээл амар хим хийгээл тэгжсэн амар шудраг бус. Тэгээ тиймэрхүү гэрээтэй байжж ер нь бол явах бах.
юм цаашаа явах тэгэхгүй байсан бол ализэний хэрүүл урал хийгээд найз мэдж байх ойлоод хүлээл хүрөөж байхаа болцсон байсан байх үз. Надад тэр бас амар зөв санагдсан. Найзаараа хийж байгаа. Нэгдүгээрт найзын хөрлөгөж яваад хажууднаас ингээд эн чинь бас нэг тодорхой хэмжээний прожект байгаа шүү дээ. Тэгэхээр чинь тэр юм ингээд хольж хутгаад нэгнээсээ олж нөгөөх нь байхгүй болно гэхэр жоохон хайр юм шиг санагдаад тэгээд харамсалтай. Тэр утгаараас надад амар зөв юм шиг санагдсан. Сүүлд бас миний орсон дугаарын нөгөө нэг постэр дээр нэг хүн ариуна эдит хийгээд их шиг байхын хоёр мөнгө яаж хоож авдаг вэ гэх нэг хүн. Тэр байсан. Амар инээд хүмүүс юм амар дип сэтгэдэг гэдэг инээд ирээд. Хүмүүс тэгээ айгүйх асууж орж ирдэ ш тиймэрхүү. Тийм үү ёо. Тийм асууж орж ирнэ. Тийм тэгэл байгуулгын нууцаа гэж арчдаг ш. Тэр мэрийг бит хоёр бол ализэнэ зохицуулсан баг өө санаа зовлтгүй бид нар санаа зовсны ирэхгүй юу. За одоо хэдэн жил болж байгаа хамгийн анхны хоёр подкаст хийж эхлэнсээ эхлээд ариун авахгүй хэвчээ шүү. 5 жил болсон 2019 он биз дээ. Болоор чи намайг бүр ингэж юу хэлсэн шүү. Чи өөрөө бүдэлсэн шүү. Харин чи үгүй ариун авахгүй аюуцэн ингээ манай найз ингээ шууд ингээ мэдээ хэлээ явчихдээ. Тэгээ энэ хугацаанд үзэгчд бидний нүдэн дээр ингээд 2 удаа ингээд тас гэд хаалга хаагдчихээ. Тоо за. Эхнийх нь саяны ариунагийнх байсан тий. За хоёр дахь нь бас л пал гэдэл хоёр дахь хаалгыг хаагдваа. Тэгээд яг энэ хугацаанд ингээд бодсон чинь бас бүх подкастаар навж үзэх юм бол чи ингээд айгүй тууштай явсан байгаа хгүй. Тэгэхээр чи яг чи ингээд бас хамт нүрээ хаалгаад байна шүү дээ. Бид нартай хамт. Тэр үед чи чамд юу нь яг ямар байсан бэ гээ. Сая ингээд зах тухайсан сонсоход бас нэг чи бас тодорхой хэмжээний гилтэй мэдрэмж авч ийсэн байна тий. Одоо заавал ихний хаалга хаагдсан талаар ярил л та. Тэгээ би ярих мод. Юм асууч аваад. Ингээд одоо за гинтгэн ингээл байхгүй болол тэгсэн штэ тий одоо ингээл хийх боломжгүй боллоо гэд. Ингэхдээ жишээлбэл чамд ингээд мэддэгдээ төвшөлдөж байгаад гарсан шийдвэрээс нь эсвэл бас л гинтийн шийдвэр байгаа чамд бас ингээд гинт тусч орж ирсэн үү? Эсвэл надаа ингээд ер нь хэцүү байгаад байна гэдэг нэг тийм дохоо подкаст маань ер нь эвгүүтлээ гэдэг тийм сигналаас ирж исэн болов. Эхнийхтэй энэ ярьж тий? Тий, эхнийх нь. Эхнийх дээр нь ариун найт хоёр баг нэг юм хойл өмнө бичсэн байсан тий. За ер нь бол ингээд сэтгэл зүй юм байна аль альных нь тий ингээд миний бакалаврын ажил ч ингээд болох гээд тэгээ тэр чинь нэлийн олон жил хүрх явсан болохоор бас нөгөө юм дуусгачмаар байдаг. Тэнгүүд ингээд ариунаач ингээд хамаг юм хийгээл ер нь бол ингээд хойл ер нь жоох ингээд мэдэрч жагаад тийм байсан болохоор би нэг тийм амар юу байгаагүй юу гэлээ гэд амар гинт нүрээ хаалгуулсан юм шиг бол санагдаагүй. Тэгээ би за окей цаг хэрэгтэй байсан маань тэр би амар зөөр хүлээж авсан ерөөсөө ингээд ямар сони юм бэ гэдэг ч юм уу тийм бол байгаагүй. Тэр бол айгуу тэгтээ бас зөв үедээ болсон юм шиг хаалгасан юм шиг надад санагцсан. Хэрвээ тэгээгүйсэн бол бас би хаагаа гарч ирсэн билүү те ингээд харин тийм би ч бас хэцүү байсан шүү дээ. Компьютер руугаа орилж ирсэн подкаст руугаа орилсон ч яах юм бэлээ. Тийм байсан болохоор тэр айгуу тийм зөв момент хаасан юм байна гэж би бодсон. Тэгээд нэг бит хоёр бас хоорондоо ярдим ариунат хоёр нэг юм зарим ихэнх юм ингээд цаанаасаа болох ёстой юм л ингээд болдог заяо. Ингээ хэрвээ нэг хүн зочинтой бит хоёр ярьж чадаагүй байсан бол ямар нэгэн шалтгаанаар цаанаасаа ингээд яг болох ёстой юм шиг байсан байж таарад өдөр ингээд өөр хүмүүс гарч ирдэг заяо. Ингээд бүр амар сонин заяо. Тэгээд тиймэрхүү юм дэтгдэг болохоор ингээд за угаасаа болох ёстой юм байсан болоод болсон байх гэж одоо би боддتي. Хоёр дахь нь ялаа. Хоёр дахь нь тэрнээс ярьж байна. Тэрнээс өмнө зөвөр нь хугацааны өмнө чи ингээ гис явах гэдэг нүггүй шүү. Хугацааны үед ер нь тиймэрхүү юм урт гэп байна гэж бодож ирсэн үү? Эсвэл за нэг 2 сарын дараа ч юм уу буцаад ирэх байхаа ч юм уу тиймэрхүү бодож ирсэн үү? Эсвэл чи ч гэсэн бас тэр хугацаанд бас ингээ нэг рефреш хийх хугацаа байсан уу? Тэр айгүй хэрэгтэйсэн. Би ер нь нэг амар одоо тийм удаан гэж бол бодоагүй. За ер нь бол цаг хэрэгтэй юм байна. Нэг хагас сармаар юу лээ хагас жил гэж баг ер нь бол бодсон байсан. Тэгэл хагас жилийн дараа би ч юм адуусаа. Гэтэ нэг тийм амар яг поэзэ буцаж ирэх юм бол гэсэн ер нь бол тийм амар хүлээлт бол байгаагүй. За болох ёстой болдгоор л болох байх гээд тэгэл орхисон байжгаад тэгээ би ч одтой подкаст хийсэн юм аа. Тэр үед болохоор яасан подкастаа сансан. За хоёулаа нэг подкаст ярих хэрэгтэй өссөн үү? Тэгсэн яг подкастаа санаа тэгээд хоёрт юм ярих хэрэгцээ айгүй хэрэгтэй юм байлаа шүү дээ. Ингээд ярьж иж заримдаа ингээд стрессээ гаргадаг ч юм уу. Ингээд баг хобби болсон ч юм уу тий. Ажил гэхээс илүү ингээд нэг юм
өөрийгөө таньж мэддэг ярих болгонд ингээд за би гэдэг чинь хэн блэ яасан хүн блэ гэдэг ч юм одоо ингээд 5 жилийн өмнөх өөрийгөө харангууд 5 жилийн дараа подкаст хийсэн заяаг харангууд ингээд аль хэзээ арай юм өөр болсон юм шиг санагдчих واخгүй. Тэгээд яг тэр үедээ би за нэг подкаст бичдэг амар санаад тэгээ хоёрт ингээд жоохон ярддаг хүн юм байна гэдгээ мэдээд тэг ингээд ярддаг хүн сонсдог хүн байдаг та. Тэгээд ер нь бол ярих хэрэг зам амар хэрэгтэй байсан юм байна гэж бодоод тэг ингээ гой юмнууд амьдрал ингээ тохиолдоод байгаа шүү дээ. Тэрийг ингээ ярмаар шүү дээ. Тэнгүүч ярих газар авахгүй болцоо. Тэг ингээл найзуудтай ярил тэгэл дуусчихна. Тэг нэг юм өөр гой хүмүүс ингээ сонсмоор ш тэр гой юмнуудыг маань. Тэгээ тэрийг хэрэг цаг хангахын тулд тий одт хоёр бичиж эхэлсэн. Тэгж байгаа за ингээд ер нь бол жоохон тийм юутайгаар за ингээ багаар эхлэе гэсэн хормоо санаатаагаар гэж ихэлсэн байд юм аа. Тийм. Тэр хугацаанд ингээд ариунад хоёр ч гэсэн ер нь подкаст ч биш ер нь бас ингээд амьдрал дээрээ ч гэсэн ингээд холбогдох нь амар төөрцөн баг айгу нэлийн удаан бас байсан юм гэж ойлгож зүв. Тийм тэгсэн нэлийн худлаа ярддаг хүн сар мар нэг удаа уулзсан баха. Тийм. Тэгэл хоёул нэг хоол мал идэхэр бол уулзчаал тэгээд нэг юм мэдгүй яг нэг бүр өмнөшгөө бол тэгэж уулзаагүй. Тэгэл амар цөөхөн уулзсан. Сард нэг удаа маа. За тэгвэл хоёр дахь хаалга. Хоёр дахь хаалга авах гэж байна. За. Хоёр дахь нь тэгвэл яаж туссан бэ? Ghost гэж сайн одоо гэсэн тийм. Тэр ghost гэдэг дугаарс үнэхээр айж байна. Мэдгүй би нэг тиймэрхүү юмд амар эмзгээр хүлээж авдгүй болов гэж би бодсон заяа. Би тийм. Яагаад гэхээр штэ тий. Мэдгүй яагаад гэдэг нь мэдгүй ш. Мэдгүй тэгэл би хүн өөр ингэсэн шалтгаантай байсан байлгүй дээ гэж бодвол тэгэл хүн үнэхээр хүсэхгүй байгаа бол би хин нэг нөгөө хүчилж юу яаж чадахгүй болохлээрээ тий. Тэгээ болчингууд нь би окей. Тэгээ би бараг тэр нөгөө нэг группн чат дээр юм өмцсөн байсан гэдээсэн да би бараг тэрэнд хариуж өгөхгүй байна. Би тэгэл окей за хэрвээ ингэж авал тэгэл энэ хүний өөрийнх нь гаргасан шийдвэр насан турсан ямар 10 жилийн хүүхдүүд байгаа ш тийм болохоор өөрөө мэдээд үнэхээр болохгүйсэн болохоор болсон байна да гэж бодоо тэгээ орхицсон байсан. Харин тийм. Гэхдээ за яг би ингээд бодлоо л таа юм. Зүгээр ингээд бид нар чинь ямар хүмүүсээс цалин авч байгаа ч биш нэг сүртэй яж байгаа ч биш. Гэхдээ ингээд нэг ингээд нөгөө situationshipтэй бай гэд нэг ярьсан штэ тий хоёрын нөгөө нэг дугаар шиг тийм бид нар ч хүмүүст ямар ч өргөө тий ер нь зүгээр л гоё бай гэж яхад гэтээ яг үндэ ингээд бүх дугаар муугаараа устгасан ч бол би жоохон яг үндэ уур хөрсөн заяа тий тэр бол тэгсэн шүү. За одоо жинхэнэ заяа гарч ирлээ. За яг би бодол ингээд сонсдог хүний хувьд бол за надаа өргөө ээж болно л та. Гэтээ хамт хийсэн хүний хувьд бол миний олж яг уур хүрхийн санагцсан. Миний жоох уур хүрсэн. Тэгсэн. Тэр тал дээр бол тэгэл that's okay гэж бодогцсон уу? Тэр үед гэрээ байгаагүй юу? Тэр үед харин гэрээ идэг гэсэн бэлээ. Үгүй нөгөө яг нөгөө гарахт нь одоо ингээд гарахт нь ч гэж ингээд шууд болцсон шүү дээ тий. Тийг үед нь би окей за хүнд нэг юм хүнддэг шалтгаан байсан байлгүй дээ гэж бодсон заа. Тэгээд нэлээд байжснаа нөгөө дугаар муугаар ингээд алга болгоцсон шүү дээ тий. Устгаж устгаажгүй ингээд паблик байхаа болгож мойлгоо. Тэгээ нууцсан байж тараа тэгээд би бодохдоо 4 хүн байгаа юм чинь тий. Ариунат хоёр ингээд өмнө ингээд жоохон ингээд ярьсан ер нь бол нэг мэдэрсэн маа шүү дээ. 4 хүн байгаа юм чинь за инглиш үү найзуудаа тий үнэхээр би чадахгүй байна. Ингэж болж гинүү да гэд ярьсан байсан бол окей байх байсан баг гэж би бодсон. Тэгээгүй шууд ингээд гинт амар бүх юм ангичингууд надад бол амар санагцсан. Амар олон хүмүүс ингээд шууд бичиж орж ирэлтэй хүүе яачваа гэл яагаад хамаг юм устгачваа гэл тэгэл амар ингээд зарим нь би ингээд саяхан хүүхд гаргасан юм тэгээд яг нөгөө нэг хүүхд гарсан дараах юу гэдлээ сэтгэл зүүн тийм нөгөө сэтгэл гутрлаа ингээд танай подкастыг би ингээд гаргаж давж байсан маа тэг ингээд байхгүй болсон чинь ингээд аягүй хэцүү байна гэдэг ч юм уу тэг ингээд амар олон ингээд тийм хүнд мессежүүд орчихсан байхгүй. Тэг үнэхээр амар олон хүмүүст ингээд хань болж байсан подкаст нь ингээд гинт алга болонгууд тэр хүмүүст амар муухай санагдчих шүү дээ. Надад ч аяг бол муухай санагдах байсан байх. Миний ингээд өдөр шөнөгүй сонсоол тий хүний нутагт ингээд одоо ихэнх нь юу нэгээд бас хүний нутагт амьдардаг хүмүүс сонсдог юм байл та. Тэгжсэн чинь яг ингээл өглөө ажилдаа харахуд явах үедээ гоё ингээл сонсоол инээ чанаагаал явдаг юм ингээ алга болчингууд яг юм найз залуудаа гинт байж байгаа хаягдсан юм шиг санагдсан баг. Тэгээд амар олон хүмүүс ер нь бол бичиж орж ирсэн. Тэгээд тэрэн дээр бол жоохон онцгүй байсан хүнийг хэлэхэд.
Тэгээд энүүгээр нэг амар одыг бол ингээд нэг буруутгах байгаа ч юм биш тий ингээл тэглээ мэлээ да гэд нэг бол юм гоншгоноод байгаа юм биш. Ариуна маринаар хүмүүс ингээ амар бараг л чамаас олч ухааны юм ингээ бичиж орж ирж байгаа хгүй юу ингээл яач хамаач гэдэг ч юм уу тий ингээл ийм бид нөр ингээд зүгээр байжгаад гим хийсэн юм шиг ер нь бол тиймэрхүү мессежүүд ингээд амар их орж ирдэг ч юм уу тий наад мадраач гэсэн айгүй бичиж бичээл яага ингээ устгах ч жаа ингээл ууралсан хүмүүс ч ингээл бичиж байгаа юм л да. Тэнгүүд ерөөсөө мэдээж одоо шалтгаан байсан баг. Гэхдээ ямар шалтгааныг мэдээгүй ингээд нэг тийм шууд ghost хэлсэн болохоор сэтгэл ghost хэлсэн дараа сэтгэл готрол ямар хэдий та нар мэдж байгаа зүтэй яг л тийм байгаа. Яа тэгээ бас энд яг энэ ташрам нэг юм хэлчихэд зур магадгүй од руу амар их тийм амар шугамаад авсан мессежүүд явсан байхыг бас үгүйсэхгүй л дээ. Тэр хүнтэй бид нар хараагүй юм үсгэсэн байхыг үгүйсэхгүй. Гэхдээ зүгээр яг нэг энд нэг юм хэлмээр санагдаад дээ. Одоо ингээд бид нарыг өмөрөөд те одоо хин нэг магадгүй ингээд заяа ариуны хоёрлууд дайраад айгүй муухай бүдүүлэг байлаа заяа. Тэр хүний үйлдэл үнэхээр бүдүүлэг байлаа. Зүгээр хинч байж болно зүгээр дэмжишээлж байгаа шүү. Олны танил гин хүмүүс нэг нэгээр одоо бүлэдүүлэх ч юм уу нэг тийм болд нь штэ. Тэр үед тухайн хүнийг өмөрөөд нөгөө хүн рүү дайрахтаа бас давхар бити бүлий хийж байгаасаа гэж би боддог байхгүй юу. Зүгээр яхав хийлж болно дургу үрж болно. Гэхдээ ингээд тэгээштэй ямар пэмэ ингэж тийм юм битгий хийж байгаарай. Тэгээд ерөнхийдөө бас тэрэн дээрээс хүмүүс анхаарч байгаарай гэж боддог. Гэхдээ тэрнтэй at the same time бас жоох уурхсан шүү. Тэрийг асууж байгаа. Харин тийм. Гэхдээ бид нар нөгөө хүний шалтгааныг мэдгүй болохоор ард нь юу ч болсон бэлээ тий. Тийм харин тийм яг юу басны угаасаа л мэдэхгүй болохоор гэхдээ энэ бол ингээл цаг хугацааны явцад ингээд алга болох зүйл гэж бас бодож байгаа. Тэгэл та нэг хизээ нэгэн цагт тий 2 жилийн дараа ч юм уу тий бас тэгэл нэг цугаал ярих өдөр эрхэл хэлгүүдээс үлдэн зов ч юм уу. Тэгэхээр тэр үед ингээд учрын шийдэх асуулт учраас хин нэгний өмөрч бас битгий юм амар бүли мессеж нэгэн рүү хин нэгэн рүү тий бити бичээрэй гэдгийг бас хэлчмээр санагдаад тий. Яна аим жоох уйдгартай подкаст болох гэдэг нэг үү? Гайгүй юу жаам гойлаа шүү дээ. Яхаа өөдөө маа. Энийг болох тийм. Энэгээр ярих. Би санаа зовоод чиний подкастыг уйдгартай шүү дээ. Ариун дээр баг энийхэн байхгүй төсдөр дөрөв байгаа. Тойрын подкаст амар гойс спироос нөгөө Монгол подкаст бараг сонсдгоо байхгүй юу? Яагаад ч тэгдэг. Зураг гэртээ зургдгоо болохоор сонсдгоо маяа тийм шиг. Тэгээд тойрын подкаст сонс би ингээ бараг бүтэн сонссон подкастууд юу нэмж байгаа Монгол. Тэрийг сонссон. Сая түүний Монгол эдэмгээ подкастыг сонссон. Тэгээд анирдэж штэ тий. Тэгээд хоёрын нөгөө бага болгосон гэдгийг би бас сонссон. Тэрийг яасан ч айгүй нэг юм өөрийгөө олж харж байгаа санагдсан бас тэрийг сонсоод. Тэг би яг золоотой найзууд болохоор исэн байна гэж. Юу 50 төгссөн юм уу? Гүг нэг ярьж байгаа юм уу ч юм уу тий яг нэг бид нар тэгэж боддоо штэ тий ингээл нэг юм гэр орооллын тухай мухаа ярьдаг ч юм уу гэд манай эмээ уурчан байрнаас нөгөө гэр ороол руу орсон байхгүй намайг хэдвэр анги тахтэлээ. Тэгэл ер нь бол нэм гэр ороолт амьдрах амар хэцүү гэл тэг нэг юм гэр ороолоос бараг гарах хамгийн зөв арга бол эрдэм намтай болох гэсэн нэг тиймэрхүү юм ярьдаг байсан шүү дээ. Тэгээд хоёрын подкастаас шоо яста яг тэгдэг байсан шүү гэ бүр яг тэгэж бодсон. Тэг ингээд яг өсвөр насны хүүхдүүдэд амар эмзэг систем байдаг болдсон байна гэд. Тэгээд айгүй гоё юм байна. Монгол подкаст сонсох тийм. Би өөрөө Монгол подкаст сонсох гэж бодсон гэж. Чи тэгтээ өөрийнхөө подкастыг эргүүл сонсдог гэсэн тий? Үгүй би ичээд идэм аа хоолоо сонсгоо. Тийм үү? Одоо ч гэсэн үү? Аа би ингээд өөрийгөө сонсохоор ичээ заяа. Өөрийгөө харахаар ингээд ичээд идэг заяа. Тийм ингээд харин би сүүлд ихтэй нэг бичлэг хийж үзсаахгүй өөртөө. Би ер нь өөрийгөө харахаар ямархуу ээж юм бэ гэж одоо гэж. Тэгээ харсан чи би бас гайгүй хөөрхөн юм бэлээ. Тэгээ би ариун үзсэн. Нөхөө найзаа би чи ууг нь бичлэг хийвэл би гайгүй царайт юм байна ш. Тэгээд би ингээд нэг юм сонирн байгаад байдаг байхгүй ингээд камер руу харахаар нэ хотлоо хоцчих даа гэж юм. Тэгээд би одоо нэг уул шинэ ондоо инстаграмаа ингээ гоё рилснес хийдэг бол юм гэд хүн айгүй их бодох юм аа хот. Тэгээд нэг юм гэртээ шинэ байранд нүүж орж ирээд нэг бичлэг хийж үзвээ гэсэн чинь бас биш юм байна. Бид нар үн хоум тураас үзчихмээр л шүү дээ тийм үстэй. Болохгүй л нэг жоохон сони юм бэлээ. Тэгээ би за ер нь ингээ жоохон бичлэг хийж өөртөө тасах хэрэгтэй юм гэж бодсон. Тэгээ толон тарахаараа зүгээр яагаад бичлэг хийе яг нэг юм өөрөө юу хийж байгаа мэж ингээ харахаар
зарим юм маань ингээ ерөөсө таалагдахгүй заяа. Маныг сонио хөдөлгөж мэдлээ. Явж маавч байгаа нэг сонио баацанд явж мааваа заяа. За яг нааташ чи ингээ гэтээ подкаст буцаж сонсдог одоо мэдх юм болоо. Чи сонсоод ингээ өөрийнхөө талаар мэддэг байсан юм уу? Мэдэж авсан уу? Авсан юм байгаа юу? Тий, ариун нэг шиг хаяа сонсдог. Нэг юм ихний хэдэн минут зэнүүтийг сонссон шүү дээ. Эсвэл хотон мүлгэж мүлгэж байгаа. Нүрээ дарж байгаа. Тэгээс ингэдэ би ч бас гайгүй хөвжөлтөө хөөх юм байна шүү дээ гэж боддог. Тий. Тэрнээс сүүлд ихтэй би аягүй их гიშ гэж хэлж байгаа гэдгээ мэдэж авсан. Тэгээ би ер нь бол хаяада сонсох амар хэрэгтэй юм байна гэж бодсон. Гэтэл одоогор хичээл эцэг хийгээл байгаа. Шинэ оны маань, шинэ челленж маань өөрийгөө сонсох тийм юм хийхээстэй яа. Яа, би чиний ингээд амар юу яасан дугаарыг олох гээд ийм одоо бүүлээд үлсэн ч юм уу те эсвэл ингээд за яг нэг болоод тасан тэр нэг цагаач хөхөд гэдэг шиг дугаар байна уу гэд тайсан чи ер нь нэг юм алгаа. Чиний ингээд сэтгэл дүлтгэр чи буцаа комент уншаад ч юм амар имзэглэл нэг хэд хоног одоо бодсон ч юм уу тийм дугаар яг аль дугаар нэсэн бэ? Нөгөө анализын тухай ярьсан да. Тэр чиний юу ч байхгүй л л та. За. Тэнтэр юм байгаагүй юу? Тийм. Анализ биш юм болоо тэгвэл нөгөө юу хідэн хүн бавдаг вэ гэд нэг тэр сайн дүгсээс байгаагүй дээ. За. Үгүй нөгөө тоо чухал ууч илвэлэм нөгөө хідэн хүнтэй онцонгаар хэмждэг вэ гэд. Тэгтээ нэг амар эмзэглээгүй. Ер нь бол тэн дээр нэг юм яшка машка ч юм уу тийм. Өө чи ч бүр 100 хүнтэй унтсан байж тээж гэд юм уу. Тэгээд энэ чинь подкаст хүн чинь сонирхолтой болохын тулд гээд би 2 хүнтэй унцсан гэд хүн мэдэж ярихгүй шүү дээ. Хүн чинь нэг юм 100 сексэж байж болон 100 секс нэг хүнтэй ч хийсэн байж болно шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Тэр хүмүүс юусэн мэдгүй. Тэгээд тэр нэг подкастн дээр бас нэлээд олон хүнтэй ингээд унцсан жоох нэг тиймэрхүү юм ярьсан байхгүй юу? Тэгэхэд над руу ингээд хүмүүс амар их өөстө баг яшка машка юу баг мэдгүй амар балиар ингээд үг мөгөр бол битсэн. Тэгээд би тэр үедээ ямар инээдтэй юм бэ? Гэхдээ тэр нь дандаа голцоо эрэхтэй хүмүүс байсан. Комментээр бүр чам руу орж ирсэн юм уу? Над руу орж ирсэн. Тэгээд комментэрж бас юм бичсэн ч байлоо да. Тэгээд мэдгүй би нэг тиймэрхүү юмд амар эмзэглэдэггүй маа. Яг чи тэгээд 500 мл тийсэн талыг эмзэглэсэн юм уу? Чи яаш гэж эмзэглүүлсэн л үү? Алуу хай тэр баримтаа аваад тэр оруулаад өгье. Надад баримт байгаа. Би бүр 500 болсон шүү. Яа, тэгээд би угаасаа анханасаа бодсон байсан. Ийм хийж байгаа чинь тийм намайг хүмүүс юу гэж хариул ярина л үсттэй. Тэгээд ярьлаа гэд би одоо тийм болчих юм биш. Гэтэ бүр үнэхээр амар ингээд 100% тэрэндээ нэг юм санаа зовдгоо моддгоо бол биш. Хаяа ингээд эмзэглэх үе байж тээ. Тэгэл тэрийг боддог ч юм уу те. Тэгээ уйлж мөлдөг ч юм уу те. Нойлдоо сууж ах та. Тэр комент орж ирээд төдөнд. Тиймэрхүү юм бол байна. Гэтэ тийм юмнаас болоод миний амьдралын одоо нөгөө чанар манаар алдагдана гэсэн юм бол нэг амар баг гэж боддог. Тэгж бүр хэдэн өдрөөр бодож мадаа ер нь боли гэсэн тэгвэл бүрч байхгүй юм шүү те. Мэдгүй одоо. Тэр бодогддаг чинь угаасаа нэг хитгэн зургийн л явдал гэдэг шүү дээ. Нэг хизээч би арай хизээч авахгүй гэж хэлдэг шүү дээ. Тэр чинь 7 бодлоо гэдэг. Тэр чинь нээлттэй барьж очиод байгаа байхгүй. Тийм ээ. Яалтчгүй л арх маань орж ирчихэд байна. Тэр шиг тэгэж мэгэж бодсон үе бол мэдээ зөндөл байгаа л та. Тэгээд тэр чинь нэг юм 5 хоногийн дараа ч юм уу алга болчихдог байхгүй. Харин чи ингээ өөрөө яг юм лалаа бүү гэдэг шиг юм ярьж байгаа хөө. Би ингээ дүн амар гэгээлэг сэдв ярьдэн штэ. Тэгтэл чи ингээл баахан юм орж ирдэ штэ. Энийг ч утга тэрийг ч утга ингээл тийм ч ярьлаа глүүний ядаргаатай байдаг за. Тэг бид хоёрыг бүр яаж тий одоо энэ юг төвчдөг юм бол тий одоо за одоо тэр танихгүй хүмүүс бай гэхэд хамаатан садны юмч байхгүй одоо эмээ чинь шилүү сонсдог уу? Үгүй эмээ сонсдоггүй эмээ ямарсан хүнээс сонссон гэсэн. Хамаатны их чинь ингээ. Манай эмээ чинь тиймэрхүү өөр юм сонсгоё гэсэн чинь хамаатны их чинь ингээ хэлсэн байна л да танаа охин ч дөнгөж нөгөө нэг подкаст гарч байхад одоо нэр хэдэн өдөө унцсан явдлаа яриад шүү дээ яриад шүү гэд. Тэгсэн чинь эмээ амар санаа зовж над руу залгасан. Юу яриа яваад байгаа. Ингээ зүгээр юм уу мөгөр юм уу гэ тэгээ би зүгээрээ гэж миний амьдрал байхад юм шиг гээд гисэн чи за миний хүүгээс юу хийж байгаа өөрөө мэдхэлгүй тэгээд нэг тэгсэн чи тийм тэгээ дараа нь байжсэн чинь саяхан штэ манай хамаад нэгт айгу гомдож орж ирсэн яасан бэ гэсэн чинь би нөгөө залуу малуугаас салчаа жоох ингээ сэтгэл санаа хэцүү байсан гэд ярьсан да залуугаас салсан ингээ дараа нь ийм байлаа да гэж ярьсан чинь
тим юм ерөөсө зөвхөн подкастн дээр ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ гэрийнхэн дагаа ерөөсө тиймэрхүү юм яриаггүй. Гэрийнхэн дагаа зүгээр штэ гэд ингээд тоохгүй явцсан. Тэгсэн чинь тиймэрхүү юм ингээд гэрийнхэн дагаа ярьсангүй ингээд олон нийтээр ярьлаа. Ингээд ер нь бол нэг тиймэрхүү юм орж ирсэн. Тэгээд нэг талаараа юм гомдсон, нэг талаараа ингээ яагаад тэгж ярьж байгаа юм бэ гэдэг ч юм ингээд чамаг одоо бараг хүн болгоо мэдлээ штэ гэдэг. Би хүн болгон мэддэг байсан бол одоо наа бүгдийг мэдсэн байгаа. Тэгээд тийм болохоор тоохгүй гэсэн чинь. Тиймэрхүү юм бол гэр мэрийнхнаас орж ирсэн. Тэгээд тэрнээс ч нэг амар хэлээ гэдэг үү тийм. Эсвэл сүүлийн тэр имэн сонслоо гэдэг юм ариунагийн комментиг хараад вау юм ярьчихсан. Ариунагийн имэж лагч айгуу гой сонсдог шүү дээ. Манай харин тэр айгуу хөөрхө санагцсан. За чамайг хүлээлэх үү би ах таачлаа. Тэгвэл яг эсэргээрээ заяа. Би юу ингэж хүлээлнэ. Чиний 500 мл цус өгсөн чи худлаа гэдэгтээ би санал нийлж байна. Гэж. Тэгвэл эсэргээрээ заяа шингээ шал өөр эксээ ярьж ах чи ингээд өөрийгөө гэж бодоод андуурч ирж ирсэн юм байхгүй юу? Өөр эксээ ярьж хөөх би бол нэг олон X-гүй штэ. Тийм үү. Нэг X-ийн талаас нь мүлж байсан. Нэг X талаас нь мүлждэг байхгүй юу? Яа, нэг X ба түүний 100 секс үү? Мэдгүй тийм юм бол орж ирэх. Би ер нь жоохон мэдхтэй юм шүү. Чи надад бүр юу ч олдгүй юм шүү. Чи ер нь ямар сэтгэлж байгаа асуудалгүй хүн байна. Чи зүгээр бүх юм орилоод гаргачихдаг хүн байна. Яа, тийм шүү. Мэдгүй тийч нэг амар миний X-үүд орж ирж байгаагүй шүү. Тэг би саяхан гэж бодсон. Ингээд би нөгөө секс максын тухай ярьж байгаа шүү дээ. Тэгээд Монголд ингээд нэг юм очроор уусан залуучууд ингээд байгаа шүү дээ. Аха. Тэгээд тэд нар ингээд өөрсдөө боддог болов надтай очроор ургуулж исэн гэдгээ гэж. Чи өөрөө нууцаар үлдээсэн. Тэгээ одоо ингээ ихнэр мэхнэртэй болсон маа штэ. Би нэг залууг амар сайн сандаа. Тэрний тухай би бараг подкастн дээр ярьж байгаагүй заа юу. За. Гэхдээ нэг удаа ч ярьсан. Нэг хоёр удаа ч ярьлаа. За мэдгүй яарсан. Мартчих тэр олон экс ярьсан юм чи. Тэгээ би саяхан яагаад ч тэрийг боцаахгүй. Би тэрний дугаарыг одоо л мэддэг заа чийжээр. Гэтэ бид хоёр өрхөж ирхээгүй. Тийм сонирхол. Би 11-т юм яхаар мэдээ. Бараг л тийм аа. За. Тэгээд жагаад саяхан би гэрээ цэвэрлж байгаа гин тэрний дугаараа орж ирээд тэгж хэлээрээ. Үгүй залхаагүй. Тэгээ байцсан энэ ингээд миний подкастыг сонсоод юу боддог бол гэж би бодсон. Энэ нөгөө нэг надтай ингээ уулзаж явж байсан эмэгтэй одоо яста нэр хамаа намаагүй секс ярьж энэ гэж боддtiin болов. Эсвэл энэ намайг хийж бод гэж ясна хавталцдаг болов. Би яг тэгэж амар сонир бодож ирсэн. Тэгээд 5 минутын дараа за юу гэж батсан ч яах вэ гэдэг өргөцсөн. Хаяа ихтэй амар сонир бодол орж ирдэ ш тэггүй юу? Тэгдэж шүү дээ. Харин тийм. Тэгжсэн хүү чи 30 гарсан шүү дээ болооч ямар сонир боддё. Зам ам дээр ингээ явж ирсэн нөгөө нүх мөх ээж үгүй юм дөрүүлж мөрүүлж юм байж шүү дээ гэснэ. За нэг алгасаж явж үзье юм уу гэж шүү. Тэгснэ за болоо. Яа. Бүрээрээ хүүшээ гихтээ хараа ингээ ганц би байгаад нүүхээр амар новшин юм байна заяа. Эсвэл гадаадад амьдрах хүн нь новшин юм байна заяа. Ингээд Монголд исэн бол 100 айл ингээ явчмаар авахгүй. Тэгэл 100 айл дээр очил нөгөө ах нь бүгдийг ингээд нэг ах нар ээжтэй. Хичнэр тэгээ тэд нар чинь ингээд бүх юм хийгээд өгч штэ. Тэнгүүд одоо ингээ манаа гэр юм дутуу байгаа заяа юмнууд ингээ хөшиг хийгээд хөшигний газар ингээ очдөг байхгүй тэгсэн чинь өөрөө ингээ гэртээ очиод тэрийг хэмждэг юм байна шүү дээ хэмжээ тэгснэ тэр амар олон хөшигний юм байдаг заяа. Тэгснэ шүрэг мөрөв бэ өөрөөс олох хэвээр заяа тэр дэлгүүрээс заяа тэр ингээ хоёр давхар амар том дэлгүүр байгаа шүү дээ. Тэр хар мянган шүрэгээс би одоо алийг нь олоод тэг гэртээ очиж шүрэгдэх юм байгаа бөө мэдгээ би ёо Монгол шиг тийм 100 айл шиг юм байдгүй юм байна гэж бодсон үнэн новшин. За бид нар хөөмтөр үзэх болоогүй байна хүмүүс. Яа манай хөөмтөр гэсэн чинь 10 минут тэгээ дуусчихдаг нас. Хөөе, тойрын ингээ подкастыг сонсохдоо ингээ одоо жишээлбэл дундаас нь орж ирсэн хүмүүс тойр ингээ амар олон жил 10 жилийн найзууд байж байгаа л гэр маамд явуул тэгэл гинт амар тий баха секс эндэрлж ярьжсэн гинт подкаст хийгэр болсон гэж боддог хүмүүсээс байдаг шүү дээ. Би ч тэрний нэг явлаа. Тэрэн шиг тойр яг подкаст хийж эхлэхээс өмнө найзлсан хугацаанаас их богинох юм шиг байлаа шүү дээ тий. Тийм аим богинох шүү дээ. Баг юу вэ? Сар марлч юм шүү. Тийм тойр юу амар зөрмөг шийдвэр гаргасан юм. Үгүй харин тийм нэг тэр ч арай архиных найз. Чи ингээд өөрөө архи яриад. Харин тийм ээ.
Нэг өдөр ариуна 05-т ирсэн гэж. Тэр чи ариунаас авахгүй түрүү миний яриадсэн юм чи гэж. 3 цаг хүлээсэн нөө. Хотлол ингээд хүмүүс арих гэд яриад хахаар ингээд шууд ингээд арих гэж бодчихдаг. За Монгол юм 0.75 ав ярих цаа. Ингээд бид нэр ярьж арих ч хөрх ингээд үгүй зүгээр раадлаа мадлаа штэ ингээд битээ юм. Тэр мөрнөөс 2 морийг угаал ингээд болчих жоохгүй юу. Тэгээд эсвэл ингээд юм хундаг мино тий за окей заримдаа шил мэл ингээд хойлоо аваад ууж мод ч юм. Тэгтээ нэг юм ерөөсөн юм арих шиг арих бол биш байгаа байхгүй юу. Тэгэж харин хүмүүс дандаа буруугаар бодоод. Чи коктейл мөхтөлийг надад арих гэдэг үгээр. Аяа. Яшиг хот. Дарстаа. Төрлийн нэг юм уугаад тэгээд битгаар ерөөсөө өмнө удаа найзлаагүйсэн шүү дээ. Бараг нэг ариуна яриад байдаг шүү дээ. Би муухай харсан марсан гэд. Ариуна би экстэй манай экстэй би тэгснэ ерөөсөө сандгүй байхгүй. Ариуна л тэгсэн гээ яриад байдаг. Тэгээд би бодвол муухай харсан бийлгүй. Тэгээд нэг сар марын дараа билүү бид нэг 100 ч байж тараад гадаа нилээ өрөө ажиллаж байгаа гадаа нэг юм 100-ны өрөө нэг юм ихтэй хүмүүс ч сууж байгаа. Радлаугаад арих биш. Тэгж байгаад амар санаа манаа нийлээд тэгсэн чи амар гайгүй яриа хүрээдөө хүн байж таарад. Тэгэл гинт яах юм доо бараг 7 хоногийн дараа шийдсэн үү? 2-7 хоног ч за мэдгүй ямарсан амар хурдан тэгэл за хийгээд үзгээд. Тэг би боддیں۔ Хэрвээ ариуна байгаагүйсэн бол би тийм хийхгүй байсан байх гэж. Харин тийм хоёрын комбинашнаас бест л дээ. Би заяагаа хайж нэгэд өмнөхдөр нь ярьсан чи над руу би заяаж юм бол гэдэг амар хүн битсэн би тэр гинттэй нэг хүнтэй чи юм 0.75 өдөр эгэлтэн шүү дээ. Харин үгүй уучлаарай. Наа чи хүн гэхдээ ховор доо би ч авчихгүй юм байгаа маа. За яа. Гүшигтэй айгүй дэжгүй юм шүү дээ. Ингээ подкастт ороод ингээ зүгээр юм яриа суух чам. Хүнээс асуулт асуухгүй. Харин түрүү асуусан ч өөрөөс амар догтлоо яриа авчихсан болохгүй шүү. За одоо тэгвэл нөгөө гол асуултанд орно. Чи тэгвэл подкаст сонссон юм чи нөгөө нэг хариултаа бэлтцсэн л байгаа илгүй. Яна за. Отягийн арт янз янзын юм болтгоо гэсэн чи уучлаарай би мэдхгүй тэрийг манай найзаас асууно гэдэг танаа найз хэлсэн юм аа. Тэгэхээр тэр талаар жоохоо ярьж болох уу эсвэл тэр бүр амар табу болцсон уу одоо? Одоо өнгөрсөн амьдрал. Тэр хүн намайг хаяа явсан. Хүний нутагт өөр гайртай уучраа юу гэж. Тэгэл би уйлал компьютер руу хашгираад үгүй утас руу хашгирсан байна. Чи намайг яагаа вэ? Чи тэгж хийлээ зогцож чинь гэж бодож байна уу? Би хариултаа авч ижил тасах шүү. Үгүй драма үүсгэе гэж бодсаахгүй би. Үгүй хараа үнэтэй мөлий хүмүүс ингээд од битгой подкаст хийж хат ингээл од чам талтаа биш үү гэл айгуу бичиж авч ирдэг гэсэн байхгүй юу. Тэгэл тэнгүүд хүн ингээ юу ч бодоогүй байж штэ. Ингээ мөрөөрөө ингээ мөмөнжлээ явж байгаа. Ингээ хажуунаас ингээ нэг юм зүүн мөрөн дээр ингээд бах хүмүүс сууж имэрэд штэ. Тэгээ од ингээ чам талтаа юм шүү. Харин тий ингээд харж гинөө бараг ингээд ярьж байгаа юм мөн да гэж мэгэл тэнгүүд ингээ амар шууд бодож эхэлдэг юм лээ заа. Нэрээ тийм бахтаа тэгээ зүгээр ингээ ганц хэлсэн үг мөг ингээ шууд ингээ автоматар насаа сайн юм шүү. Гэж бич боддог цаа. Тэнгүүд ингээ хүч бас ингээ ургуулж муулаад. За би Америк явал яг явах лээ. Бараг од хоёр ингээ хамт амьдрал явах лээ. Яг худлаа ярихгүй яг тэгж мэгэж бодсон юм бол байгаа. Тэгээ би за яа дээ ингээ тоглоомон шавлаамаар асуугаад үзэн үзье гэдээ асуусан байхгүй юу? За. Гэсэн дээр од чи надасаа юм уу? Тиймэрхүү утгатай юмарсан. Яг юу гэж асууснаа бол мартчихач худлаа яриад яг уу. Тэгээд тийм бол хэлээрээ мэлээрээ. Тэгээ би нилээн хүлээсэн. Тэгээ хариулт юм аа өгсөндөө. Юу өгсөн бэ чи? Тэгээ хариулт нь харин тэгэл за баяртай гэж подкаст дууссан байдаг юм аа. Яг үнтэй зүгээр хаасаа устгасан шалтгаан нь чи байсан байдаг. Харин тийм шүү би юм шүү бараг ахлаа. Үгүй л хөдөө од хэлээрээ аа. Мэдгүй тэгээд сайн бол хэлээрээ гэж. Сайн бол хэлээрээ гэсэн чинь хүн хэлээгүй сайн биш юм шиг байлээ. Тэгээд од үгүй гэж хэлсэн. Од үгүй гэж хэлсэн баха подкаст дээр тэрнээс хуваараа над руу орж ирж үгүй би чам сайн гэж бол хэлээгүй. Тэгсэн ч гэсэн хүмүүс над руу бичээстэйлсэн оо чам сайн гэд би бүр мэдэж гинэ гэд миний бүр таньдаг гихч мэгч миний бүр сайн гихч мэгч байх уу гэд. Харин тий би хүмүүс ч худлаа ярьж гэж байх уу.
Гэхдээ хараад ихтэй хараа хүмүүс тэгж хилээд хараа штэ. Хүн нэрээ тэгж бодсон юм лээ амар сонь заяа. Юу ч бодоогүй байжснаа. Тийм болохоор хоёр хүнийг нийлүүлмээр санагдуулна штэ. Ер нь тиймэрхүү юм ярьчвал зүгээр юм байлаа. Тэгээ бодоогүй юм бодолд орж ирд юм лээ. Тэнгүүд ингээ одоо ингээ шууд харах үнцэн мүнцэн амар өөр болт юм лээ ингээд. Нэрээ миний найз залуу болвол яг ямар айх юм бол бит хоёр. Бит хоёр яг яах вүлээ? Хүүхдээ ямар ч уян гэж нэрлэх гэсэн юм байна. Харин тий хүүхдээ хин гэж нэрлэх үү? Яа хаана амьдрах уу хаана бодож моддсон бэл. Тэгэхээр энэ хүүхнүүд айгүй асалтай байгаа зүгээр хүн тэгэж хэлсэн чинь нөгөөх нь зүгээр амьдрал тэнцээ босгоод ургуулсан байж тагнаас. Тэгээд од миний сэтгэлийг хүлээж аваагүй аахлаа. Яа, за сайхан нэж авлаа ёо. За. Тэгэхээр бидний илрүүлээгүй байсан Озягийн маань харин төв хийм бэжээ. Ийм гонхтой төв бэжээ. Үний эрэхтэй гоё юм бол байгаагүй шүү. За яа, алим мандрын төрж байгаа тэрийг л унгасан юм байна. Тэгээ тэрийг хинч түүж аваагүй гэж. Тэгэж түүж аваагүй. Дэлгэрч байгаагүй. Ивэл хүрч жан байгаагүй тэр зүгээр хоррор дуу байсан киноны. Гэр туссан. Ивэл ч асаагүй. Тийм ивэл бүр өөр хүнтэй нэлчихсэн. Вэри гоо. Тийм ивэл бүр яасан. Ивэл нүрээ буруулаа алгуулсан худлаа хүрээ. Бүгдээ навчруу болчихж байсан. Ивэл би өөр хүнд хайртай гэсэн. Яа. Хөөе. За ааштай би нөө подкаст сонсчихсан чи хоёр ингээл айгүйх биш мэнэ хотлаачлаа уучлаа. Зүгээр одоо энэ ингээд дууснаа тэддэг дугаараараа тэгсэн дугаарууд бас айгүйх байд юм байна л та. Тэрийг харлаа. Тэддэг ч явахтай ингээд энэ төсөл дуусч гинэ гэсэн дугаар. Тэнгүүт надад болохоор сонсонгууд яагаад ингээд амар амжилттай ингээд бүр яг ингээд юм хайп аваад те хүмүүс яг гид сонсож байхад нь ингээд болио гэдэг тийм юу гаргасан юм бол те ягаад яаж ийм бол ялалт бааж хоёр шиг 360 доор явж болоогүй болоо зүгээр ингээд хоёр хитрхи бүр ингээд сэдвээ олж чадаад байгаа ч юм шиг санагдсан юм уу эсвэл ингээд нэг тиймэрхүү мэдрэмж төрснө үү эсвэл зүгээр яг гой дээр нь дуусах хэрэгтэй гэж тэр юмнуудыг хийгээдсэн юм уу? Алиг ярьж байна. Жишээлбэл хүлээлгээ өрөөг одоо жишээлбэл дуусгаж байгааг ярьж байна л да. Гэхдээ тэгэд нэг юм болгоомж хугацаатай байдаг шүү дээ. Тэгэл одоо ингээд бодлоо. Тийм зарим сэдвийг чи ингээд 5 6 7 18 10 20 жил ингээд ярихлаар чи бас ингээд жоохон сонирхолтой юм биш үү нэгт. Хоёрт ингээд яг гой дээр нь бас дуусгал ингээд. Зарим юм яг нэг хугацаатай хугацаанд байдаг яг тэгэл дуусгах гээл дуусгасан да. Мэдгүй тэгэд нэг юмнууд яг харин миний хэлээд идэх шиг зарим юм ерөөсөө ингээд нөгөө юугаар тий учир жанцантай байдаг. Тэгээд тэр үед яг жанц нь гарч ирэл бит хоёр шийдэл болий гэл тэгсэн. Тэгээд нөгөө зарим юмнууд ингээд яг нэг юм хаалттай ингээд дуусгах штеп. За энийг ингээд дуусгая, за энийг ингээд дуусгая гэд. Тэгээд тэр нэг юм учир жанцантай болоод тэгээд яг дуусгадаг. Нэг юм мэдрээ за одоо ингээд хойлоо гой дээр нь ингээд болоо. Тэгээд дахиад мэдээж ингээд цаашаа үргэлжлэх нь бол ингээд үргэлжлээд ингээд явдаг штеп. Тэгэхгүй ингээ бүр сонжруулчих юм бол бас жоохон өөрсөч маань ч гэсэн онцгүй болчихно хүмүүс ч гэсэн онцгүй болчих учраас гэж боддог. Харин тий. Одоо жишээлбэл харахуун өрөө дээр тооёр тэдэн дугаар гэсэн ч юм уу тиймэрхүү юм байгаа юу? Эсвэл уус алганаас нэгийг гэж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл. Тий, ер нь бол нэг тийм багцаасан юм бол бит хоёрт байгаа. Тий, яг нэг юм мэдээж тэрийг бол дуусгана. Тэгээд нэг юм тоо моо бол яг бүр ингээ тоо одоо ингээ дуусгана гэдээ одоо бол зарлагад болоогүй. Гэхдээ ер нь бол бит хоёрын ярьсан юм бол байгаа. Тэгэж ер нь бол дуусхан сэтгэлзэн бэлтгэлтэй агаар гэж. Тэгэхээр хаалгад бэлтээд байгаа гэж байна. Хаад өөр төсөлт үүсгэн гэж байна. Тийм мэдээ шинэ юмнууд ингээл гарч ирж байна. Үнэхээр бит хоёр цаашдаа хийж юм аа хийхээр мэхэр болол гиснээс за бинд ингээд түүс ингээд нэг юм Азия хүлээлгийн өрөө нөгөө баахан подкастууд дунд чинь ингээд нэг юм гэп үүсчихдэг байхгүй. Тэрийг юу болов? Тэрийг яагаад ярьсангүй? Нэг тийм болч тийм байж таа. Тэр шиг чиний нөгөө Монгол харихад ямар байсан бэ? Ганцаараа сүлд ингээд ямар чимээгүй явж ирсэн хүрээд ирсэн штэ. Тэгээд нэг амар товчгоо ярьцаа. Хизээ. Сая энэ зам баха. Тийм Монгол нөгөө ганцаараа явагч нөгөө баахан гадаад найзуудтайгаа яваагүй. Тэр ямар байсан бэ гэж үү? Одоо юу гэдэг чинь ингээд ямар нэгэн тоор хүлээлгийн өрөөний тийм юм уу хийхэргүй биш. Тэнгүүт нэг тийм хүмүүс чамаас ингээд юм нэгсэн ч юм уу тиймэрхүү тал дээр юу ямар байсан бэ? Одоо ингээд ярьцлаганд орооч гэдэг юм уу? Эсвэл энэ тийм явах чинь ивент хийгээч мэгээч гэдэг юм уу? Нэг тиймэрхүү талаас чинь байсан уу?
Үгүй аим гоёс шүү дээ. Ягаад гэхээр шүү дээ би нөгөө нэг гадаад найзуудаа дагуулаа явсан байсан шүү дээ. Тэнгүүд ингээл хүн ирээл одоо онгоцон дотор ингээл яж хахад онгоцны ингээл үйлчлэгч ингээд охин ингээд амир хөөрхөн цаасан дээр ингээд үгүй аяган дээр ингээд би ус авъя гэсэн чинь ингээд зүрх мөрөх зорцсон ингээд амир хөөрхөн ингээл ингэнгүүт ингээд манай найзууд ваа гэж хэлж бүгдээрээ тэгээл ингээд Монголд очиод хөдөө мөдөө ингээл явж маваал тэнгүүд дэлгүүр мэлгүүр донгод хүм ингээд таньж манайлч юм те. Эсвэл зарим ингээл газар оронгод ингээд хүмүүс бэлэг мэлэг өгч юм бол заяа. Тэгээл тэнгүүд ингээ манай бүх гадаад найз тэднэрт бүр ингээ амар гоё ханчаа. Тэгээ бид нэр ингээд харийг тэгсэн заяа тэд нэр ингээл ёо би тэр одтой явж чинь баг гадар гарыг хэвчээ заяа. Тэр ажиллах штэ. Үгүй тэр бүр манай нөгөө нэг энд байдаг герман найзууд. Герман найзууд юм аа. Тэгээд нэр хүндээ суух өсгчээд ирсэн юм. Тэгсэн тэгээд бид нэр одоо ингээд бид нэр ингээд гадар матар ингээд сууж моо штэ тий. Тэгэл шинэ мэн ингээд хүмүүстэй танилцал ингээд танилцсангууд манай найз юу гэж бодож ийн гэл тийм заяа. Тэгэл би яа болооч гэл тийм. Би ч Монгол явсан чинь ингээд дандаа Монголын тухай ярьдаг заяа. Монгол явсан тухайгаа бүр амар ингээ үлдсэн юм шиг уулзах болгондоо одоо ярьдаг заа. Тэнгүүд ингээ шинэ хүмүүстэй танилцсангууд ингээ манай найз Монголын од гэлдэгсэн. YouTube сувганд хэдэн мянган дагагчтай хар ёо харьцаа тэгэл тэгсэн. Instagram-ийн даг тэгэл тэгсэн. Би бүр яа болооч гэл. Тэгээ бид нар ингээл явгоод Монголд очингууд манай найзд хүмүүс зураг авахуулаад гарын үсэг мүсэг авсан ингээд тэр мэр амар гоёсан. Тэгээд нэг юм хүмүүс дагуулж авсан чинь намайг амар хүмүүс хүндэлж ирээл зураг мөргө авахуулаад тэгэл гоё бэлэг мэлэг өгөөл тэ тэгсэн чинь би нэг юм өөрөөрөө бахархаад найзуудаа оо цээжээ дэлдэж үзүүлээд гэж би шүү. Харин яг яасан бол тэ найзууд нь яаж хүлээж авсан бол тэ Монгол яасан бол таалагдсан бол өнтер гээд баахан юм бодож ирсэн. Окей яна ч амар сэтгэл хангалуун болгосон хариулт. Өө тэгсэн бүр тэд нар чинь өдөр болгон хуушуур эзэрээ таарсан. Тэгээд хуушуура бүр онгоцны буудлын дээр явахтаа гоё штэ тий. Явдаг өдрөө хуушуур эдэн гэсээр онгоцны буудлын дээр хуушуур эзэн штэ. Тэгэж олсон. Хөөх юм бүр нүдэн тархицчихлаа. Өчигдөр бас тэр 2 жилийн айн дугаар гэдэг дээр нөгөө нэг гүргүүтэлтэй нэг хүүхний тухай тэрийг сонсоод тэгээд суулгалт хийлгэж байгаа ярьж исэн нэг хүмүүс шүү дээ тий нөгөө амар олон таагалгаанд ороод гээд тэгэл бодож илаа ингээл амар олон янз бүрийн асуудалтай хүмүүс ингээл бас бичдэг. Тэнгүүд бид нар бол хинтээ ярьж байгаач мэдэхгүй байгаа шүү дээ тий хоёрыг. Тэнгүүд хоёр ингээ сошиал хаяг дээр хавлбагдаад тэнгүүд одоо тэр асуудал нь ингэсэн шүү тэгсэн шүү ч юм уу ингэсэн ингээд яхаа мэдээж сүрэг юмнууд нь байгаа л тэл дугаар муугаар устгах гэдэг юмнуудаас байдаг гэдэг талаар яаж эсрэгээр амар гоё мэдээ ч юм уу тий дуулгаж исэн. Яг тэр дугаарч биш юу тиймэрхүү тохиолдлууд гарч исэн болов. Тиймэрхүү тохиолдлууд байгаа. Тэгээд бит хоёр тэрнгээрээ нэг подкаст хий гэж ер нь бодсон ярьсан байгаа. Тий яг ингээд манай хүлээлгийн өрөөнд орсон хүмүүс ер нь бол юу болсон бэ гэдэг ч юм уу тий. Тийм иргэн тийм дугаар хий гэж сүүл бит хоёр ярьсан. Тэгээд тэрнгээр орох байхаа. Хүмүүс ер нь бол аягүй ихч тийм аа. Тэгээд зөвхөн нөгөө подкастт орсон ч гээгүй ороогүй ингээд юм уу битсэн тий ингээл подкаст чинь сонсоод би ингэж мэдэж авсан ингэсэн тий ингээд токсик харилцаанд байсан гэдгийг мэдээ салсан гэдэг ч юм уу эсвэл ингээд одоо би амрааж агалтай байна. Тэгээд айгүй бол эмэгтэй хүмүүс нөгөө хүүхд гаргачаад айгүйг сонсдог юм байна гэж утсан. Тэгээд тэр үеийг маань ингээд айгүй гоё давсан. Гоё байсан бас ингээд эсвэл гадаадад намайг хэцүү байхад ингээд айгүй хантай байдаг гэх тиймэрхүү юм дээр айгүй гоё санагддаг шүү дээ. Ингээд нэг хүнд ч гэсэн одоо нэг амар овоож хоцоогоод бүр ийм юу тос хөрөхгүй байгаа ч гэсэн нэг хүний ингээл ер нь бол хүний газар хэцүү байдгийг бид нар мэдэн шүү дээ. Тэгэл хүүхд гаргасан дараа бас ямар хэцүү байдаг ч юм уу. Энэ юм хэцүү үед нь айгу зөв үг заримдаа болж очт юм байна гэж бодсон. Ингээд бид нарын хийдэг подкаст. Тэр нь хань болох гэдэг чинь бас айгу том чухал зүйл юм байлээ шүү дээ. Бас. Харин тийм. За тэгвэл тэр дугаарыг чинь тэгвэл хүлээж бая. Тийм одоо хүлээж бая. Айгу задлалчд ариун айгу л тийм тавстаг. Чод яс авах юм барилтгий. Тэгээд өрөөний продюсер тэгнэлж мэдгүй юм байна. Хан тийм шүү. Манай хүн чинь нэр лаг. Энэ дашрамд найзгаа магтахгүй бол бас болохгүй. Магтаж сурсан байна. За. Өдөө нэр би хараа яг тэгж магтаж сурна гэдэг тэрнээс хойш би айгүй хүмүүнийг магтдаг болсон заяа. Уржигдрахын байжгаад ажлынхаа хөөхөнлөө ингээд би амар лаг мессеж ицсэн заяа. Би тэр ингээд дандаа юм мэдрэмж өгдөг байхгүй ингээд заяа чи мундаг шүү заяа чи өстө нэрэ манай ажлын хамгийн бест ингээд ажилтан гэдэг ч юм ингээд аим гой мэддэг. Тэгээ би бодоодсон чи ерөөс ингээд мессеж чичдэг байсан байгаа байхгүй юу? Тэгэл дандаа нэг ажлын асуудал болохоор ингэсэстэ нэрэ дада гэд хамаг юм аа. Тэгээ би гинт за ер нь тэрнлөө бичиж үзье гэх тэгээ бичиж үзье юу. Нөгөө сурсан юм аяагаад бичсэн чинь
амар баярлсан. Тэг би ариуныг хийжлэнээс хойш би нэрээ айгу сурсан юм байна гэж бодсон. Тэрнээс хойш айгу хүмүүнийг магтаж сураад байгаа. Одоо ариунаг магтна гэж. Тий одоо ариунаг магтана. Одоо ариун уйлахтаа бэлэн байж яа. Шилгээ уушна. Тэг бицэн шилгээ уушна. Миний найз магна халтсан зурвастай гэсэн. Мянган ариун найзуудын дундаас чамайг харахаар таньдаг. Нэгөөг тэгээд би түрүүн ч гэсэн хэлсэн шүү дээ. Тэгээ ариунаа ингээ байгаагүйсэн бол энэ подкаст ингээ байхгүй байсан. Цаадах ч нөгөө нэм сэтгүүл зүүн маркетингийн хүн болохоор ч тэр юм уу ингээд хамаг подкастыг ер нь л базаж барьж өдөртөж ингээ явдаг. Тэгээд ингээд намайг одоо юм дураараа тэг их сургуулаа төгсөх ингээл хамаг болохгүй юм за найзаа өстөө санаа зовлтгүй ингээд би зохицуулж штэ бүгдийг ингээ хийчин мэчин гэдэг ингээд нэг юм арыг маань ингээ амар дааж чаддаг гэдэг юм уу. Тэг би за ариуна байгаа амжтай гэл ерөөс ингээд амар сул дураараа ингээд яг өөрөөхөө амьдардаг. Одоо ч гэсэн ингээд миний подкастн дээр гаргаж байгаа хүмүүс яг ингээд одоо чиний бодож юм ш наа гэж явдаг. Ч гэсэн яг нөгөө ариунагийн ач буян бах хэрвээ тийм биш гартай байсан бол тий нэг юм өөр гартай байсан бол яг начиг нэг юм хүн байсан бол аль эзэний одоо нэг 2 дугаар ч юм уу тий 20 дугаар яваа за лайлаа бүтэхгүй мэн гэж болцсон байгаа. Яг тийм биш хүнтэй байсан тулдаа тууштай тэгээд нэг юм өдөрдох чадвартай ч юм уу тийм хүнтэй байсан тулдаа энэ төслүүд ингээд хол явсан байх гэж би боддتي. Тийм болохоор маш их баярлаа. Тэгвэл манай сонсогч нар ч гэсэн баг мэддэг бахтай ингээд ер нь бол мэддэж штэ за хин юу ээж гэн гэдэг. Тийм болохоор би тийм болохоор гээ юу хийчихсэн бэ? Яа бүрээ. Тийм хүрээ юу яригдсан марчаа хөөр юм аа. Тийм ба. Үээрээ. Гэтэ тойр бол үнэхээр нөгөө ин ян гэдэг шиг яг төгс хослол яг тийм яг хинхийнх нь оролцоог байгаа учраас ингээд амар олон дугаар явсан гэдгийг үнэхээр харж чаддаг. Зүгээр нэгдүгээрт яг тэр ариунагийн тэр амар тийм креатив сэтгэлгээтэй тийм контент юу бүтээж байгаа байдал нөгөө талаасаа тэр санааг ингэж пүүшилж ингэж гаргаж бий хаана гэдэг чинь бас амар том хүч юм билээ. Тэрийг бол амар сайн ойлгож байна. Тэгэхээр үнэхээр хоёртоо бас их баярлдаг шүүгээ би магтчихгүй таярыг. Тэг баярлалаа. Чи бас магтаж сураад байна уу да? Хичээж л байна. Яа, за чи одоо хүн зөндөө битсэн бах ч юм амар төгсгөлийн юм явчихваа гэж. Тийм үү? Би бүр амар яг надад асуулт болгоо бэлтсэн байх чинь ингээд би ямар ариун шиг төгсгөл салбарын хүмүүстээ гэжтэй. Яа, за би ганцхан юм асууч чи тэгээд хоёлаа энэ подкаст ерөөдөө өндөрлүүлээ за амар дайлинаас нь. За sorry. Сая ариунаг ярьсан дээр нэмж суугаад яг подкаст хийснээр хоёр мэдээж нөгөө дөнгөж эхэлжсэн нөхрөл чинь амар зузаан болсон байгаа штэ тий. Тэгэхээр энэ подкаст юу н хоёр яг нөхөрлөлт бас яг яаж нөлөөсөн бэ? Ямар дип юм асууч юу те. Яа, хэд нэг ус бууралдчихлаа. Гэхдээ амар хоёр ч бараг эхлээд таньдгүй байсан шүү дээ. Ер нь бол подкаст хийж эхлэхдээ харин тий подкаст хийснээрээ чи ингээд амар чамд ингээд зөндөө ингээд одоо шилэл бэстүүд ингээд байгаах те. Тэнгүүт ариуна ингээд тэрнрүү ингээд цойлж орж ирэх шалтгаан болсон болов уу гэж таамаглаж байна л да. Тэгсэн тэрнээс гадна нөгөө нэг заяаны хүмүүс гэж яддаг да одоо заримдаа ингээд бит хоёр штэ тэг юм ярихгүйгээр ойлголцдог заяа. Ерөөсөө ингээд хоорондоо юм яриаггүй яж адил ингээд найзуудаар ингээд сууж штэ тэг бид нар тэнгүүд нэг хүн ингээд марангууд бит хоёр ингээд айл хизээний ойлгоцсон заяа. Тэг ингээд нүдээр ингээд ярьж идэг заяа. Тэг эсвэл ингээд гуруулаа ингээд одоо дахиад нэг хүнтэй подкаст хийж байгаа бол бит хоёр ингээд ариунаг би бараг юу хэлсэх чааг ингээд мэдсэн байдаг заяа. Тэг эсвэл ариунаа ингээд намайг юу ярих чааг ингээд мэдсэн байдаг ч юм ингээд бүр юм амар юм нөхдөг зав ингээд хин юу яах чаа хин яах чаа гэдэг эсвэл ингээд хажимажгаар одоо хүмүүс зөвлөхөд баг би тэрийг хараа гэж хэлэхээс илүүгээр ингээд шууд ингээд даа гэ яриа авчдаг зав. Тэнгүүд ариуна ингээд айл хизээний бас ингээд наач ингээд харж мараад ингээд яатсан байгаа шүү дээ. Бүр яг иймэрхүү хэмжээнд очтлоо ингээд бүр амар зоосон гэдэг юм уу. Тэгээд би тэр нэгт подкаст нөлөөсөн хоёрт бас яг тийм нэг юм сүлжээ нэлдэг хүмүүс идэм байх гэж бодсон. Зарим хүмүүстэй ингээд мянган олон жил найзлсан ч гэсэн яг тийм амар ойлголцох төвшөнд ингээд байдгүй штэ. Тий яг нөгөө үерх шиг одоо хосуудын харилцаа шиг ингээл анханасаа бас маслцсан тийм одоо таарц хүмүүс байсан болов гэж бодсон. Бит хоёрын зан характер ч юм уу хэрвээ тэгээгүй байсан бол бас ингээ тий
хуцуудгаа хайцмаа штэ. Тэр шиг тэгээ дээрэс нь подкаст илүү ингээд нөлөөлөө би нэгээ ингээд таньж мэдээ. За энэ хүн чинь нэг ийм хүн юм байна. Энэ хүн чинь нэг ийм ярих толгонд л ингээд бит хоёр би нэгээ таньал өөртөө таньж байгаа штэ. Тэгвэл илүү ингээд мэддэг болсон юм болов гэж бодсон. Тэгээд одоо ингээд мессеж бичихгүй баг ойлголцдог нь яг тийм болчиход байгаа. Бараг зэрэг мэрэг юм ярьж мараад байгаа юм шүү. За ариун натаа тэгвэл тийм байд юм байж. Тэгвэл ингээд чи яг энэ сонсогчтойгоо яг ямар харилцаанд байхыг хүсдэг вэ? Зүгээр яг одоо энэ ингээд хүмүүст мэдүүлэх үүднэстэй одоо юу гэдэг чинь. Юу ч хамт хитрхи too much санагддаг вэ? Эсвэл ямар нь чамд зүгээр окей гэж одоо тий хүлээж авдаг вэ гэх юм уу? Надаа ингээд зөвлөгөө өгөөд ирэхээр амар хэцүү санагддаг ингээд одоо тийм юу тий хүн юм ярьж олон за чи одоо миний би бүдүүн байгаагаа ойлгоцсон байна шүү дээ. Яг хөө мэдээ сайн санаалж явуулж лагаалах л та нэг хүн ч гэсэн турхаа яаж нэг хүн ч гэсэн юу тий хөөрхий заяа маань турчигч гэж бодсон юм уу? Юу гэж боддیں۔ Эсвэл ингээд мэдгүй яг миний амьдралаар амьдарч үзээгүй ээжж яг надаа ингээд жоохон зөвлөгөө өгöd хараа айгу хэцүүдэг ингээд би чи хүсэндээ бас нэг бодлын тарган байгаад байгаа юм биш үү тий ингээд цаана зөндөө олон юм ингээ байгаа ш тий бамбарын өвчтэй ч юм уу тий ингээд тэгэнгүүт тэрийг маань ойлгоогүй ээжж ингээд баг би хүсэндээ өгч байгаа юм шиг идэ тэрэндээ тархлаад байгаа юм шиг ингээд баг идээч баг идвэл угаасаа турна морно гэдэг ч юм уу тэгээд ихээр жоохон хэцүү санагддаг тэгээд би яг миний гэсэн заяа гэсэн хүний 30% харж байгаа тий. За болио бүр 50% харж байгаа. 50% нь цаана ингээд би ямар ч зовлон шаналтай ч юм уу тий. Ямар ч юу байж болно шүү дээ. Тэрийг мэдгүй байж ингээд амар шууд ингээд дураараа яхаар жоохон хэцүү байдаг. Тэрний хооронд ингүүл зүгээр юм шүү ингэж бодож ийн гэдэг юм уу тийм байл бол окей. Тэрнээс биш. Тэгээд харж жоохон хэцүү. Чамд нэг юм зүгээр юм нэг бүр нэг далдын тийм нэг айц байдаг одоо. Битээр бүх секси ярьцаг угсаа Монгол залуутай суухаас өнгөрсөн ч гэдэм үү те. Нэг тэр сэдв бол нэг тийм айц биш юм шиг бол надад санагдаад байдаг байхгүй сонсонгууд. Би саяхан юу гэж бодсон бэ гэдгсэн чинь би ингээд гинт байж иснэ л Монголд нэг ээлж дараалал хүмүүс бүлээд үлдэн штэ те. Тийм амар гинт тэгэнгүүт нэг хизээч намайг сонсож байгаагүй ч юм эсвэл нэг хайлт таньдаг ч юм уу нэг хүмүүс ч юм эсвэл орж ирснээр би үгүйсээ нэг сонсдоггүй штэ тий. Угаасаа л тэгдэггүй байсан. Угаасаа энэ ямар дуу ч юм байдгийг угаасаа энэ дуу гэж юу байсан гэл нэг амар стори хийгээл нэг тэгдэг штэ тий. Тэгснэ гинт угаасаа л энэ тэгдэггүйс энэ хараас л тэнийг өсч та нар өөртөө яах гэж сонссон ч гэдэг юм. Тиймэрхүү байж тээ. Тэр шиг нэг тийм хэлээд байна. Гүггүй. Нэг мэдгүй зүгээр тийш бодчихоо шүү. За. Гэтэ нэг зах тийм бүлий төлөхгүй гэж одоо би юу чи буруу хийж юмсан яа. Мэдгүй. Гэтэ яг чинь гинт нэг зүг зүгээр идсэн хүмүүс хэлэрсэн байдаг шиг тиймэрхүү чамд юм тэгвэл яараа гэж боддог юм байдаг. Би юунаас айдаг ихээр шүү дээ тий. Бүр ингээд миний гаргасан шийдвэр буруу байх усаа гэдгээс айдаг. Пүү юм би байсан. Окей ингээд нэг юм одоо горсгүй боллоо шүү дээ. Би өнөөдрөөс илүү маргааш хөвчихгүй бол яана гэж айдаг. Ваагүй. Яа. Чи би ч лотог нэвтрүүлэгт орж байгаа гэж бодсон шүү дээ. Жаа ухаантай юм яри гэж бодоод сая. Тэгэхгүй бол дандаа ухаагүй марсаар байгаа да. Буруу шийдвэр нь ямар шийдвэр юм бэ? Үгүй одоо ингээд жишээлбэл би ингээд юу дээ хүүхд гарахгүй гэж шийдсэн байсан чинь ингээд хизээ нэгэн цагт нас маань ингээд яваад хүүхд гаргамаар байсан байвал яана гэдэг ч юм уу тийм эсвэл нэг юм мэдгүй одоо ягаад ч юм тиймэрхүү ингээд айгүй хайцтай байгаа ингээд ер нь бол би хүүхдтэй болоё гэсэн бодолтой байгаа байхгүй юу тэгээ ингээд байжсэн чинь ингээд миний шалтгаанаар миний хүслээр ингээд биш те одоо нөгөө миний өндгийн эсмэс ингээд байхаа ингээд мэдгүй намайг дарамтлаад YouTube надад тиймэрхүү бичлэг үзүүлээд байгаа. Тэгээ ингээд байжсэн чинь миний өндгээс ингээд мэдгүй ойрын ингээд найзуудын яриа марин тиймэрхүү юм ингээд ойрд яригдаж эхэлж байгаа байхгүй өндгээс нь тоолол юм олуулээ ч юм уу тий. Тэрнээсээ болоод миний хүсэл дээр биш би ингээд хүүхэд гаргаж чадхааргүй болцсон байвал яана гэсэн амир айцтай байгаа. Тэгээ чи чиний шийдвэр биш л шүү дээ. Үгүй миний шийдвэрээс биш. Одоо ингээ хэрэг миний үндгээс ингээд үнэхээр одоо хүүхэд гарах боломжгүй үндгээстэй ч юм уу эсвэл үндгээс маань ингээд дууссан ч юм уу тий. Эсвэл юу гэдэг генийн гажиг мажигтай ч юм уу юу ч хийж магадгүй шүү дээ тий. Тиймэрхүү ч юм уу эсвэл ингээд би
одоохондоо хүүхэд гаргах хүнээ олоогүй байгаа болохоор хүүхэд гаргах хүнийг наадтай хүүхэд хамтдаа хийх хүн ингээд яг баттай олоогүй байгаа болохоор ахиад хэдэн жил болж магадгүй шүү дээ. Ер нь бол 6 жилийн дараа 40 хүрсэн байсан чинь 40-д бас хүүхэд гарах уу байх уу да гэж мэдгүй. Нэг тиймэрхүү юмнаас бол яг нэг юм гэр бүл төлөвлөлтөн дээр жоохон айцтай байгаа. Хүй. Наад нар чинь дөрүүлээд нэг асуулт ороод ирлээ. Хүй энэ олон ингээд жилдээ паблик юм хийж яхад чийл юм байна гэдэг ингээд юм дайрсан хүн юусоо байгаагүй юу. Надад бол ингээд амар маркет дээр байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу те ингээд вау. Энэ яг заяал миний сөрөгтэй төрлийн хүн байна гэл те эсвэл ариуна ч юм уу. Энэ л яг миний хүн байна гэл нэг чичирсэн тийм тохиолдол байгаагүй. Ядаж зүгээр хичээгээд оролдоод фейлдсэн ч юм уу. Үгүй бэди мадыг нөө гунгасан би таахгүй. Готлаач ирсэн. Үгүй гунгасан нэг намайг таахгүй готлаач ирсэн би таахгүй махгүй гэх нэг Монгол ардын зүрд зүгээдэг та. Яг тэр шиг юм болчиход байгаа байхгүй юу. Тэгээ ингээд нэм бичиж орж ирж байгаа ингээд одоо 5 жилийн турш жишээлбэл над руу нэг залуу ингээд байж байгаа гинт ингээд видео кол мал хийдэг цаа ингээд инстаграмаар. Тэгэл би ингээд нөгөөдг нь устгах ч штэ. Тэгээ би ер нь блоглтгүй байсан. Одооноос ер нь блоглээ гэж шийдсэн. Ариунаг дагыг гэж бодсон. Тэгсэн чинь тиймэрхүү ингээд гараад байгаа байхгүй. Тэгээ ингээд үйл мөлнөхаар ингээд амар орк байгаа байхгүй. Тэгэхээр чинь би ингээд хөөрхөд тууштай байгаад байгаагийн заа юу ингээд бичиж штэ тий. Одоо юу гэдэг чи надад таалагддаг малагддаг тэгээ тэрийг ингээд 5 жилийн турш бичдэг ч юм уу тийм нэг юм ямар ч ахиц махиц зайхгүй. Тэгээд нэг юм тийм байгаад ахаар чинь би ингээд өө тийм үү гэд би одоо уулзалтайч биш. Нөгөө нэг сайн байна уу гэж бичиж орхичдаг хүмүүс шиг өө. Одоо яах чи. Яг яах чи тийм ээ сайн байна уу ч гэлтэй ш. Тэр шиг өө. Тэр талаас сонсч ивэл нэг юм хиймээр байна. Тийм хийжсэн чи сайн бидтэй гэд тэгэл тэг би одоо юу хөө тийм ээ би сайн тэгээд яриад орчиход байгаа байхгүй. Тэрний орд зоримог 0.5 аваад тий. Бас үйлчлэг юмэр байгаа байхгүй. За. Чамд бүр яг таалагдал вау гэж уулзаж муулсан хүн байхгүй юу? Үгүй байхгүй. Ерөөсөө байхгүй. Би ерөөсөө димиг гэж боддог. Би нөгөө нэг ягаас нэг уулзаад солонгос нэг түүхэн ярьсан да. Тийш дээ тий. Тэгээд тэрнээс хойш өмнө ч юм уу ер нь нэг жоохон тийм димиг гэж бодсон байсан. Тэгээд Монгол тарай яг нэг залуутай уулзах жагаад манай подкастыг сонсдог Японоос ирсэн гэдэг нэг залуу байсан байхгүй юу? Одоо нэг сонсож байгаа л да. Тэгээд бид хоёр ингээд би Монголд очиод хизээл 11 сард ч тэгээ нөгөө солонгос явахын өмнө солонгос явдаг жилээ. Тэгээ яг ганцаараа явсан юм чинь. Тэгээ яг шоудж жагаад тэр залуутай таарад тэгээд юм ингээл яриад даа гээл тэгсэн чи би танай подкастыг сонсдог ингээд би Японд амьдарч байгаад ирсэн гээл айгу хөөрх юм бит хоёр ярьч мэрэл тэгээд дугаараа солилцоог байна. Тэгээд бас миний инстаграм байгаа штэ. Тэгжсэн чинь уулзъя гэ. Тэгээд тэр залуу айгу таалагдсан байхгүй тэгэл бит хоёр уцсан буцаар яриад заяа. Тэгтээ бас айгу сони юм билээ штэ. Хүмүүдээ тэгэж юм Монгол залуу малуудаа тэгж яг уцсан буцаар ярилцаж инстаграмаар танилцаж үзээгүй юм чи. Тэгээд дээр үйл нэг тиймэрхүү юм байсан штэ мессеж бичээд тэгэл мессеж бичингүүд ингээд амар сонин санагдаж манагдалаа. Тэгээд орой уулзсан бол гэл заяа. Тэгээ би юусаа завгүй ясаар агаад бүр амар сонин нэгт зав хаяагүй заяа. Тэгээд тэр залуутай уулзах чаддаг байхгүй. Тэгээ би хамгийн сүүлд явахдаа онгоцны бодол дээр уцаар яриад. Тэгээ бит хоёрын харилцаа дууссан байдаг гэж. Ёо тийшний хатар яриаг юм. Яг хоо энэ дэр сонин мессеж бичсэн. Тэгээд за угаасаа холын юм чин бүтггүй л ах гэж одоо тэгээд бүтээгүй. Тэр залуу бол надад айгу таалагдсан. Тэр салбаа сонсч ийлээ. Тий. Тэгээд мэдгүй яагаад шүү дээ. Болог. Тэгтээ би сүүлд ингэж бодсон. Би өөрөө залуу руу инстаграмаар бичиж үзье гэж бодсон. Тийш дээ. Ер нь тэгэл хэрэгтэй. Харин тий. Чи тэгж үзнэ үү? Би чамд хэлж дээ. Би чамд одоо body count гэж хэлсэн. Би үтдэг юм уу? Хойлоо үтэх үү? Үгүй шүү. Залуу над руу бичиж орж ирэх юм шүү танаа. Битгий даруулзаад байгаарэ. Эхнэрээс хол бай. Ямар муу юм зааж өгдөг хөөхөн бэ. Би бас энэ чинь body count нэг мөртлөө single нэ зайгу менторлдаг штэ. Чи юу нөөрэ бич. Тэгжгээд тэгэл тэр метро буруу сонгосноос ганцаар явж ингээ уурлаа тий. Тий тэр чинь хараа тэгж бас би бас тэгж хөрөвддөг байсан байхгүй юу? Чи тийм нэгээд би их сургуулийнхаа анги охиныг тэгээд нэг удаа хөрөвдсөн байхгүй юу? Тэрнээс ч тэр надад найзлал бол яасан бэ гэсэн чинь бит хоёр нэг семинар зогсоодог гэсэн байхгүй тий. Тэрний ингээ багш нь ингээд эрэхтэй юм амар дажгүй залуу заяа. Гэтэ ингээ амар юм хатуу заяа. Би тэгээд тэрний шалгалтын дээр нэг унсан байхгүй юу?
Айгаад амын шалгалт өгнө гэдгсэн чинь би ингээд шууд плек аут болоо заяа. Тэгээ тэр 3 өдөр унтаагүй байхгүй би ингээд тэр шалгалтандаа бэлдээ. Тэгээ манай тэр найз зөхөн ингээд тэр багшаа сайн болсон хичээл ингээ амар хийдэг гэсэн байхгүй юу? Сайн болсон юм жаагүй шүү дээ. Тэр манай тэгсэн. Тэгээ намайг яах уу гэдэгсэн байхгүй юу? Тэгээ би за найзаа үгүй тэгээ найзаа шалгалт дуусаад чи сэтгэлээ илчилчихгүй да бид нар одоо юм 18 хүмүүс байгаа шүү дээ. Яад ингээд дараа нь ингээд гойшд чи дараа нь харамсаж сууж ахаар гээд тэг би сумалцаахгүй юу. Гэхдээ би үнэхээр тэгэж бодсон заяа. Би ерөөс муу санаалаагүй за. Тэгээд тэгсэн чинь нөгөөдөг чинь битсэн юм байна л да. Тэгсэн чи хариу ирээгүй гэсэн заяа. Тэгээд тэрнээс хойш надтай найзлага болцсон за тэр охин. Тэгээд дахин найзлага өгч надаа. Тэгээд намайг хурцсан байна. Би найзгаа хей булгаараа бичих гэж сумалтын зөв буруу хүмүүс хэлээрээ. Ямар булгаа? Чи мэдгүй юу хей булгаа гэд. Үгүй яадаг залуу юу? Оо чи стабилч. Эсвэл хуучны дуу. Тэр булгаар нь би орж ичье. Хуучны дуу чи за арай сте хүүхэд хүчргээс эргээр орно гэд. Тэр нэг 18 та хүүхэд илүү дээ. Юу тийм үү? За тийм хоёр хаяг байд юм аа. За чи бичвэл хоёр хойлоо бичдэг хариу ирсэнтэй суу заяа. Нүгөө би нэг Монголд нэг айгуу гой залуу тэр нөлөө бичээ гэж бодсон. Па хий би. Тэгээ намайг тоогохгүй нөгөө бүүгээр эхлээд ригээр төгсөн залуу гэж. Өчигөө Чи юу амар нөгөө дээр хингийн 70 ламтантай сууя гэж боддгийг. Юу арай гигийн зам юу. Үгүй сууя гэж бодоогүй л дээ би зүгээр мессеж чиж л үзье л гэж бодсон. Тэр бол баттай хэлээ эмэд ч болоо халагдсан заяа. Тийм. Арай бичээд үзээ юм гэж мэдхүү те бас. Яа тэгээд би чамтай бич. За чи бичээд үзээ гэсэн шүү тэгээд тий бичээд үзээ тэгээд бидний надтай найзлага болчихороо. Хариу ирэхсэн чи шууд чамайг unfollow гэж. Би бол чамайг хей булгааруул бич гэж хэлмээр байна. За хей булгааг нь олё. Йоо чи би ер нь жоохон тийм зөрөгтэй бай гэж бодсон. Хүмүүс чинь тэгж танилцсан байлээ шүү дээ Instagram-аар. Тэр ер нь маш амжилттай болдог шүү. Яг үнэхээр өөрийнхөө тайпны хүний олсон хүн юу бол нэрнгээсээ жоохон тэнэг зөрөгд хэрэгтэй шүү. Тэгсэн чи скриншот хийгээд тавьчихл яах вэ? Энэ нөгөө балаа секс гэдэг хүүхэн чинь над руу бичиж яах ч юм бэ? Найз руу бол явуулж л байгаа. Яа сиг нүдний болоо олцсаахгүй. Яг нөхөртэй болох нүдний болоо олох хоёрын хооронд нэг л хороо зай би. Яа. Гахалтай доотлт би ч. Нэр гахалтай гэлээ. Яа за. Яа за. Хөхтлээ инээлээ чи бүр намайг инээлгсээр байгаа таарлаа бүр. Би үг нь хүү инээлгдгий. За яах вэ? Хүнтэй өөрчлөлтөх нь би хүн өөлөх зорилготой орж ирсэн чи. Үүсэнгүү дээ. Би ядаж нөгөө нэг гэрлүүг орохдоо үсээ зангидж ордог та ойлгохгүй шүү гэд зодохгүй шүү ч илүү. Үсээ зангидж гэж хэлээ. Үгүй би тэгээ харин уйлсаахгүй уйлаад инээгээд уйлаад инээдэг гэдэг чи итгэдэг байхгүй би. Йой. Тэгтээ үнэхээр хөөрхөн дугаар боллоо. Тэгээд би рандом асуултуудаа асууж чадаагүй харамсах болоо. Мэдгүй ямар юм бэ? Дараа нь тэгээ подкаст хийх боломж гарах байлгүй дээ. Гарах байлгүй дээ. Бод дээр уулзахч боломж гараасаа гэж найдаж байна. Ойлоо. 05-аар Монголд уулзъя. 200 Монгол. Чи үгүй шүү. 05-аар уулзцгаа. 3 лав даг баха заяа. Тэгээ чи ингээ захиалч ингээ одоо баарнд ороод 05 шилтэй арх авъя да хараа гэж. Би найзгаа бүрийтэй сусныг тэмдэгдэх гэсэн. Чи яагаад нэрийг тэгж хэлж байгаа юм бэ? Би зүгээр амар бүгээр ихлээд гэж бодож байна. За би найзгаа хээ булгаатай сусныг тэмдэглэх гэсэн. За хээ булгааг нь олж үзээ. Ямар юм байгаа юм бол тоо. Гачи ингэнэ за болохгүй. Тэгж болохгүй. Хэнти. Яа. За хээ булгаар суучих юм бол чи хормонд ирээрээ. Би цэцэг шидээ. За хэрвээ одоо энийг сонсоод би хээ булгаараа бичсэн бол би комент бичиж орч ирнэ. Please. Яа. Хээ булгаа гэж овгон юм уу юу юм? Instagram-ын одоо бид ч Instagram-аар л би нэгээд дууддаг болсон шүү дээ нэ. За хээ булгаа би уян доогоор зураасан юм байна тий. Чи бол хүмүүс одоо тий уян доогоор зураас аз над руу бичиж орч ирээ тэр нь л бичээ.
За нэрээс одоо тэгвэл тэр бусад асуултууд үлдээхээс тэ одоо гинт асуугаар амар тэнэг болж ярихгүй юм байна. Бах энэ чинь амар мэдрэл юм асуух гээд байна. За тэгээд би сүүлийн хоёр асуултаа чамд үлдээж ин заяа. Эхнийх нь тэр нь яг подкаст хийхдээ ер нь хамгийн их талархаж исэн мөч. Тэгээд дээрэс нь хамгийн сүүлд нь тэгээд ер нь яг ийм өөрийнхөө үүсгэсэн community яг сонсогчтой хандаж өгч хэлэх вэ гэдэг хоёр сайхан асуултаар улаан бол нэвтрүүлгийнх. Гайхалтай. За энэ подкаст ер нь ахиа цаг үргэлжлэх юм байна. Наад хоёрыг чи ярихын тулд би маш их бодно. За ойлголоо, баярлалаа. Танд асуулт тавьсан. Талархсан юм уу? Байхгүй шүү дээ гэж. Окей, талархсан юм амар их байгаа. Ер нь бол өөрөө өөртөө бас амар талархсан тий. Одоо подкаст зөвшөөрөх өөртөө баярлалаа гэж явж байна. Окей, нэг юм подкаст дээр талархсан гэдэг нь би амар өөрийгөө олж авсан байхгүй юу? Тий амар өөрийгөө олж авсан тий. Тэрнгэр амар талархсан хэрвээ хийгээгүйсэн бол би бас тий ямар ч хүн байх юм гэлээ шүү дээ. Ямар ч юм live my хийсэн тий ингээд бүжгэлж мүзгэлсэн ч яах юм бэлээ. Тийм тэрнгээрээ амар их талархсан. Тэгээ хоёрт нь болохоор айгүй их юм өөрөө гүйжтэй болсон. Манай подкаст. Яг хүн болгонд өөр өөрсдийнх нь амьдралд ингээд хэрэгтэй үед нь хэрэгтэй цаг үед нь ингээд хэрэгтэй мессеж олж очсон болохоор тэрнгээр амар бахархсан бас талархсан гэдэг юм уу. Тэгээ тэр айгүй гоё байсан. Олон хүмүүст гэрэл гээгээ болсон байх гэж боддог. Тэгээд олон жайлыг аварсан, олон чимхтэй хүн туссан, олон жирэгтэй хүн тусласан гэдэг айгүй амар бардам хийлчихүү гэж. Тэгээд бүр амар ингэж туслаагүй ч гэсэн заримд нь жоохон ч гэсэн тусалсан байх. Тэгээд заримд нь мэдээж зөв үед нь тусалсан гэх юм ааш мэдгүй юу ч хэлдэг. Зөв цагт нь сонсогдсон. Тийм зөв цагт нь бит хоёр гарч ирж тэрнгээр амар талархаж явд юм уу? Тэгээд бас дээрээс нь айгүй гой сайн найзтай болсон да бас талархдаг. Амьдралын одоо нэг айгүй тийм чухал хязгаарч юм бол мартагдахааргүй зүү шүү дээ. Тэгээд бид нар нэг л амьдран дээ. Тийм нэг амьдрах зүйл маань нэг юм гой мөч гарч ирээд гой боломж гарч ирээд найзтай болсон болохоор бас тэрнгээр бас амар их талархаж. Ерөө тэр подкаст байгаагүй байсан бол хийн гэж эхлэх байсан бол ариун нутгаар найзлахгүй байх байсан баг. Угаасаа нөгөө би ч муухай харцсан байсан шүү дээ. Тэгээ муухай харснараа тэгээ дуусах байсан баг. Тийм болохоор тэрнгээр бас амар их талархдаг. Хоёр дахь асуулт нь болохоор юу лаа? Сонсогчтой юу гэж хэлмээр байна гэсэн шүү дээ. Мэдгүй бит хоёрыг ингээд өдий болтол тэгээ 5 жил тасралтгүй сонсож байгаа хүмүүс бас байгаа. Тэгээ эсвэл зарим ингээд яг хэрэгтэй юмаа сонсдог хүмүүс байгаа. Тэр болгоно ингээд яг шүүмжлэх үедээ шүүмжлээд, хайрлах үедээ хайрлаад ингээд өдий болтол хамт байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэж одоо хэлэх бах та. Тэгээд тэнийг мэнийг ярьсан тэгээ бүхэл юм та маань зарим хүмүүс бүр ингээд хөөрхөн амар хайрлж сонсдог шүү дээ. Одоо юу ч ярьсан ингээд амар хайрлж сонсдог, юу ч хийсэн ингээд хайрлж үздэг. Бүх хүмүүстээ маш их баярлалаа. Бид тэр хүмүүс тэр сонсдог хүмүүс байгаагүйсэн бол бид хоёроос ийм олон подкаст хийхгүй ч байсан баг. Тий. Нэг хүн сонсоод тэгээд дуусчих юм бол хүлээлгөөр явахгүйсэн байх. Тийм болохоор та нар байгаагүйсэн бол бас энэ хол энэ олон гой дугаарууд бас хүрхгүй байсан байхаа гэж бодож ин тийм болохоор маш их баярлалаа. За хэцүү үед амар урам өгч зарим үед бас тий айгу тийм сэтгэлийн дэм өгдөг болохоор айгу гоё идэг шүү дээ. Зүгээрээ. Арилж байгаа шүү. Зүгээрээ. Тэгээд яг ингээд уртудаан үргэлжлээсэ гэж бодсон үднээс хүмүүс ч бас тэгэл бид нар ч одоо бас ингээд контент гэдэг юмтай бас танилцал удаачгүй байгаа. Тэгэхээр яг ямар хэмжээнд харилцах вэ? Бид нар өөрсдөө мэдгүй байгаа шүү дээ. Хүний нэрнгээсээ яахын чатанд хариулах хэрэгтэй юм уу гэдгийг ойлгохоогүй. Комментийг устгах юм устгахгүй мүү гэдгийг ойлгохгүй ингээд явж байгаатай адилхан. Би ингээд хоёрыг ялангуяа те ингээд burnout алахгүй break авахтаа ингээд те завсарлага авах үедээ аваад хийх үедээ хийгээд те ингээд үнэн боддоор ингээд урт хугацаанд те гоё төслүүд гаргаад бид нартай хамт байгаасай гэдэг үднээсээ одоо нэг үднээс нөгөө сонсож байгаа талдаа хүмүүс бид нарыг юу гэж боддог вэ те сонсогчид бид нарыг юу гэж боддог вэ ямар харилцаанд байхыг хүсдэг вэ гэд нэг юм сонсогч хоорондох юм нэг юм контент тинг одоо гүр болж би хийлээ өөрийгөө за гайхалтай гэтээ сонсогч нар ингээм амар хөөрхөшт ингээд нэг ингэж хайрлах нь аюу хөөрхөн санагддаг миний заяа миний анхаа тий миний яриуна гэд нэг юм айгуу юм өөрөмчөглөл тэгэл байсан ч одоо юм байвал ингээл байгаагаа хуваач гээл аюу хөөрхөн ингээл
одоо би ингээл солонгос цоцсон ч ингээл амар хөрхөн би яаж туслах уу гэдэг ч юм тийм юм одоо заавал тэгж тусал гэж байгаа биш тий. Эсвэл ингээл мессежчил за хэрэг гаруул солонгост хэлээрээ ч юм уу ингээд нэг юм мэдгүй ингэж хэлж байгаа л амар хөрхөн. Тийм тэгж хэлж байгаа л ингээд амар юм хайр хүрэгдэг ч юм уу тий. Ингээл хэцүү байгаа бол за хэцүү байгаа үед ойлгож байна. Өөрөө өөртөө хэрэгцээ цаг хугацаагаа аваараа гэдэг ч юм уу яг нэг юм тиймэрхүү юм амар юм тус тэм болдог тий. Зүгээр би ингээд юм хийдгүү байсан гэртээ байдаг гэсэн бол надад тийм олон хүнээс тийм мессеж бол ирэхгүй шүү дээ тий. Яг л гэртээ ингээд суугаад гониглох үедээ гониглал тэгэл гонигилж яхад над руу аюухэр хичээ гонигилж шүү сэтгэлийн тэмтэй агаарэ гэж бодомжинд явж байгаа хэлэхгүй шүү дээ. Тийм болохоор тиймэрхүү айгуу тийм гой санагддаг. Тэгээд одоо манай заяа хөшгөө тогтоохон үл хайлгаж байна шүү. Хөшгөө тогтоохон хайж байгаа. Хөшгөө хүнээр тогтоолгоё гэж бодсон. Би хөшгөө тогтоолох ойлаа. Гүг би найз залуутай олё гэж бодсон. Тиндер татъя. Юу гэж найз залуу олж өгөөд хөшгөө тогтоолох гэдэг чи хэй булгаа сонсч явлаа. Хэй булгаач одоо хаана идэв? Мэдгүй нэ. Тэгээд тэр чи иргэсээр За тэгвэл хей бүрий яатраа. Бүр чи ном уншдаг хүнээр би юу гэж хөшиг тогтоолох гэж яваа гэж. Тэр маань ном уншна гэж. Би бас ингэж бодсон нөгөө би ч амар мундаг эмэгтэй юм байна гэж бодсон. Сүүл нөө подкаст хийсний дараа ингээд өмнө нь би ингээд мэддэггүй байсан шүү дээ тий. Ингээд би мэддэггүй ерөөсөө мэддэггүй байж байгаад надад ариуна ингээд хэлсэн аахгүй юу тий. Тэг би яг үнэнгээ хэлье. Худлаа мэддэг гэсэн байсан гэрэд яг. Тэгээ би тэрнээс хойш ингээд нөгөө подкастынхаа өмнө ингээд жоохон харж марал за энэ ер нь яадаг хөөх юм ингээл тэг юм чи ингээд үзэж музээд яасан чи надаа ингээд амар лаг санагцсан тий. Дээрээс нь ингээд гадаад сурдаг тий. Гадаадд сурахын зовлон ямар байдгийг ер нь бол амар ойлгож байгаа учраас дээрээс нь ингээд хүүхэдтэй тий 2 хүүхэдтэй тэгээд зөвхөн Австралид амьдраагүй юм байлаа шүү дээ тий. Зөндөө олон газар амьдарсан. Тэгэл дээрээс нь нөгөө дэвтэр ингээ гаргадаг тий хувийн бизнес ингээд хэрэг яадаг мад ингээд амар тэгээд дээрээс нь подкаст хийдэг, влог хийдэг ингээд бүр амар лаг хүн байсан байл би тэгээд пүүх ямар лаг юм бэ яаж юм олон юм ингээд нэг зэрэг амжуулдаг байна гэд би бүр ингэж бодсон. Тэгжсэн ингээд ийм лаг хүн ингээд одоо намайг лаг гэж нэг ярьсан да тэгж ярьсан билүү ярихгүй гэж ингээд ингээд нэг юм жоохон ингээд хүндлээтэй ингээд намайг сонсдог гэж бодонгууд амар гоё юм байна гэж би бодсон ингээд хөөх ямар сонио юм бэ те энэ хүний би ингээд бүр надаас амар илүүгээ бодож байгаа шүү дээ би чамаас ингээд чи ингээд энэ ахаас амар мундаг юм ихтэй шүү гэсэн чинь чи ингээд намайг амар сонсч мосдог гэсэн чинь надаа ингээд боо ямар лаг юм бэ гэж би яг тэгэж бодсон. Тэгээд надад бол тэр амар хүндлүүштэй тийм санагцсан. Тэгээд ийм юм их тууштай хийн цаг заваа гаргана гэдэг чинь бол зүгээр нэг хүн хийждэг юм бол биш ах гэж би бол боддتي. Үнэн хариуцлагатай тийм дуртай юмдаа дуртай муртал хүн хийдэг байх тийм болохоор чи амар мундаг юм байлээ шүү. Үнэн. Гинэ ардэн гэсэн. Үнэн. Тойрын подкаст дээр энэ хүүхэд чи мэдрэл хүүхэн биш үү дандаа өөрийгөө доош нэгээд хэлчихсэн байсан. Үнэн би та мундаг шүү. Бид лага айдлаа. Яа энэ сонсон чи бүр хөөрхөн амар баясчихлаа. Өстөх баярлаа. Нэр энэ ерөөсө худлаа тийм юм уу бол магтаал цагтаал биш шүү. Яг би бодсон л юм аа. Би тэг энийг сүлд нэг би гуруула ариуна бит хоёр хомдогийн хийдэг нөгөө хоолны Instagram хийдэг аккаунт гэдэг шүү дээ. Тэгээд тэрний хүнтэй бид гурав уулзаад хоол идээд юм яриа сууж байгаа хгүй. Тэгээд юм уугаал айгу гоё байсан. Тэгээ ярьж байхдаа ингээд анхаг ярьсан хгүй. Тэгээд би тэр мэдрэмж надад харин тийм амар хөөрхөн ааштай амар гоё хүн байлээ. Тэгээд амар гоё битэй хүн байлээ. Тийм амар гоё битэй юм байлээ. Тэгээд бүр амар царилэг заяа ёо. Бөө гэл тэгээд амар хөөрхөн яриамаараа нэлдэг заяа. Тэгээд бид гурав ч зөвхөн нэрээ хөө тасралтгүй бид хоёр ер нь бол тэгэж дараалаад 2 өдөр хүнтэй уулзсан нэг хүнтэйгээ уулзсан түүх ер нь айгу цөөхөн мэддэг байхгүй юу коктейл крами хоёртой тэгэж уулзсан тэрнээс ш ер нь айгу цөөхөн байдаг тэгээд бид гурав 2 өдөр тараалж уулзсан байдаг тэгээд vibe амар нээсэн болохоор тэгээд тэгж явахтаа ярьсан байхгүй би тэгээд тэр мэдрэмж айгу гой санагцсан тэгээд тэр яг үнэхээр үнэн мэдрэмж байсан шүү. Баярлаа. Энэ жилийнхаа магтуулах юугаа дуусгачлаа. Хэрэгцээгээ хангачлаа. Хэрэгцээгээ бүр хангачлаа. Гоё маа нэрнгэсээ. Хоёр нэр үнэхээр хайр шүү. Тийм шүү. Тийм үний хэлээ. Хинч чина.
Тэг үнэхээр бас өнөөдөр бас ярихатаас амар тухтай байлаа. Би ерөөсөө тийм тухгүй мэдрэмж ерөөсөө авсангүй. Нэг тийм нөгөө жигнэсээ чиний нэг юм vibe байна гэж байдаг шүү дээ яхаарахгүй. Тэгээ тэр шиг би зүгээр л ингээл нэх гой суугаад зүгээр нэг найз руугаа видео кол хийсэн юм шиг тэгсэр нэ бүр инээгээл тэгснэ ингээд хоёлаа тал руу өсөрсөн ирнэ ингээд нэг тийм амар тухтай 2 цаг битээр ингээд ярьсан. Энийг одоо тайраад нэг 50 минутанд л орох байхаа ч гэх шиг. Ашгүй. За тэгээ тэний миний ярьсан юм маань устгаарай. Манай ариун гоё янзлаа хийжтэй шүү. Хэрвээ би энэ комментэнд намайг нэг хүн тэнийг заяа гэж ütсэн байвал чиний бороо шүү. Яа за тэгээд нусмасаа татсан ханаж манаас өөлөж нусын татуулж олж чадсангүй. Зүгээр анид л хүрсэн байлаа. Тэгэхээр яалтч үнэхээр амар жаргаж хийлээ. Тэгээд амар гоё ялаа. Тэгэл нэх гоё тухтай амар өмнө бүр ингээл нэг амар сандраалтай ингээл нэг сандралтай тэгсэр амар юм догдолтой эхнийх нь нэг тийм өөр төрлийн нэг юм жаргах мэдрэмжсэн. Ариунатаа болохоор ингээл ингээл амар хайрлал сонсоол чамтай болохоор амар инээгээл ингээл бүр яг нэг юм нэг найзтайгаа зүгээр санамсргүй 5 минут ярьчих гэж 2 цаг ярьчихдээ штэ заримдаа тийм юм шиг нэх гоё тухтай ярьлаа. Тэгээд хүмүүс сонсож байгаа хүмүүст бас амар гоё хойлоо ингээл сонсдог комьюнитигаа ариунагаа тий бүгдийг ярьсан болохоор одыгаа бүрийгээ асуулаад булгаагаа ярьсан болохоор нэг тийм гоё байсан байх гэдэгт л итгэлтэй байна. Тэгээд баярлаа заяа. Тэгээд миний бас бүр ингээ багын best friend Германд байдаг байхгүй тий би тэрэн дээр нэг очино гэж боддог. Заавал очино гэж боддог. Тэгээд хоёр бас миний очих бас нэг амар том шалтгаан болсон. Монгол ч гэсэн тарих байх гэж бодож байна. Үнэхээр жихнээсээ би болоо 0.5 уухгүй тэр шийдэж чи гороолаа 0.5 таац гэж байна. Яа 0.5-аар төгсөхгүй шүү 0.75 таац шүү. Тэгээд бид гурыг аригчин гэж бичвэл бичээ. Тэр нь зүгээр 0.75 шилтэй ус байсан. Тэ манай заяа 500 мл цусаа өснө өнөдөр үнэл юм чин тий. Үнэн шүү. Гүши тэр хараа цусаа айгу зүгээр юм бэлээ. Тийм миний цусны шинжилгээний хариу гарсан байхгүй юу? Тэгсэн чинь цусны шинжилгээний хариу маань ер нь бол муу гарсан. Тэгээд амар подкаст хийлээ амар муу хэмэрдэг нэг. Муу гарсан. Нэг юм цусны үгүй тийм тэгээд намайг ер нь дахиад цусаа шинжилүүл гэсэн хариу ирсэн байхгүй. Тэгээд та хэд цусаа өгөө тэгээд өнгөө шинжилгээгээ хийлгэж ирсэн янз бүр юм тавил мэдчихэр юм байна гэж би л бодсон. Айгуу тажгүй санагдсан шүү тийм. Ингээд тэгэхээр бүгд 500 мл цусаа өгөөрэй. Донорын газар бит хоёр л мөнгөө олоорой гэж шилжүүлээ. Монголын эрүүл мэндийн яам. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага амар өндөр болсон тийм. Йоо. За маш их баярлаа. Тэгээд Яна энэ дугаар орох байгаа вэ? Айж байна. Тэгээд Яна гайгүй. Яг одоо чи рекордоо шалгаад над руу явуул шүү. За тэгээд хамтайсан бүхий төрнөөс хоёр ганц ингээ 3 цаг хамтайсан баярлаа. Яа. Арай юм ч шийж бэрээ гэж. Хамтайсан бүхэнд маш их баярлаа. Тэгээд заяада хайртай шүү. Баяртай. Ингээд дуусах юм уу за? Дуусахгүй маа. За чи дуусгаагүй. Би чамаар дуусгуулж үзье. За. Уламжлал ясаар хэдих өдөр оруулах уу? Чи маргааш оруулаа. Чи нэг гой бүхс ичих би бас тэ сэлэр баатан төвнөр бүхсээ илгэж үзмээр л шүү. За ёо. Би болгон сүлдэж ах юм билүү тэ нэрээ. Тийм шүү. Болгон сүлдээ байгаа. Тэгээ булгаатай суух юм билүү. Тийм. За булгаатай суух байгаа болгон заяа да. Тэгээ ямар ч маш их баярлалаа. Тэгээ амар гоё подкастт оруулаад ингээд ерөөсөө ойр тийм хүний подкастт орж юм яриаггүй мэн. Айгу өөр эдэм мэн ингээд зөвхөн асуултанд хариулаад ингээд чилэр сууч. Айгу сайхан байт юм байна. Тэгээд ямар ч маш их баярлалаа. Тэгээд намайг сэтгэл доторхын маань ухаж гаргаж иргсэн даач. Тэгээд айгу гоё подкаст боллоо. Тэгээд яг хуу цөөхөн сонсол миний буруу шүү. Намайг бариад идчихээ. Ямар ч заяаг юу хаана вэ гэдэг хүмүүс л бичихгүй байгаа шүү. Дахиж над руу бичихгүй. Санал бодлоочулаатай илэрхийлээ да. Тэгээд хамгийн гол нь шөмжлөхөр бол зөв шөмжлөө шүү. Худлаа гүтгэхгүй шүү. Тэгвэл заяа асуудалгүй байгаа. Тэгэхгүй бол та чинь ойрлоод орно шүү уцруугаа. Тэгээд ямар ч маш их баярлалаа. Тэгээд энийг сонсож байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргээд энэ түргээд дуусгая. Баяртай. Баяртай. Яа. Subscribe.
Энэ бас Ангасан Podbay DJ.